Одондөр суваг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч ганц ух Адар анир нэвтрүүлгийн 2025 оны сүүлийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарыг өглөө бүр эрүүл шинэ хүнсийг таны гарт ураатай төв сургац компани болон чанартай амьдрын ураатай FS Construction-ы Morton Residence event итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одондөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 цалганы Одондөр радиогоор хүрч байгаа. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргэе. За шууд эхэлнэ. Аргын улирлын 1905 он буюу бэлгийн улирлын 15 дугаар жарны хөхөгчөн могоо жилийн хаврын дунд сарын шинийн нэгэнд манд жав хэмээх бүсгүйгээс нэгэн хөвөн төрснийг эмиг их дарь зав нэхий өлгөөнд ханцуулан авчээ. Дөнгөж төрсөн хүүг 3 хоногц нэгэн шүтлэн хон бэлтгэж уламжлалт ёсоор борив, тоогны яс, арц уртлаг найруулан угаалгын аршаа бэлтгэж хад мэд бих бат хүн болохыг бэлгдэн бүх биеийг угааж хөдөөх гэлэн гэж нэрссэн сандгийг залж ирүүлэн эдээ будаа зоог шүүсний аль аятаагаар зочилж сан тавиулан сая төрсөн хүүдээ нэр хайрлан соёрохыг хүсэн эдийн дээд хадаг дэлгэн эдээний дээж сүү аяглан барьжээ. Алаг мөрд сандаг гэлэн хадаг сууг алга тосон аваад хөвөний төрсөн сар өдөр цаг мөчийг сайтар лавлан асууж аавда алт ээждээ эрдэн ах дүүдээ ач тустай хүн болоорой хэмээн өрөөж Батсөх гэдэг нэр хайрлжээ. За хүү 5 настайгаас эхлэн гэр орны ажил амьдралд чадал чинээгээр оролцсон гар хурууны үзүрт тус нэмэр болж улмаар хонь хураг хариулж нас бие яхиж томрохын хэрээр төлөө мод хөрөөдөх бэлтгэх сүүлдээ өхөрт хэрэгээр жин тээх ан гөрөөнд явуулах зэргээр ажил төрөлд дадлагдсан байна. Инх өвөг эцэг нь хүүгээ хар багаас нь аж төрөн амьдрахын ухааныг суулгажээ гэж байгаа. За өнөөдөр ярих гэж байгаа хүмүүс маань бол 20 дугаар зууны манлай жүжигчин цагааны цэг мэд тухай. За тэгээд түүний яг эхлэл хэсэг амьдралын ихэнх хэсгийг хайгаад одоо судлаад үзэхлээр ийм хэсэгт гарч ирээд байдаг. За юутайч түүнийг төрүүлсэн ихэн баг багт нь нэлээд бүр баг багт нь орхиод явцсан гэж байгаа. За ингээд хүү бол эмээ дээрээ ер нь өссөн. Энэ дарьзав гэдэг эмээ нь бол одоо түүнийг хүн болгосон гэсэн үг. За хүүгийн хувьд гэх юм бол 1915 он гэхэд чинь Батсөх маань 10 настай болсон явж байгаа. 10 настайтай байхдаа цагаан бурхан гэдэг өвчин туссан юм байна л да. Тэгээ бүх биеэр нь юм туурсан. Тэгээд эмээ ах хоёроосоо нуугаад одоо хамт амьдарч байгаа нь эмээ ах хоёр нь л багхгүй. Энэ хоёроосоо нуугаад тэгээд адууны харвин эзнээс болж өвчин сэтэрсэн юм байна тэр үедээ. Тэгээд тэрнээс болоод бүр ухаан тэм одоо алдаад амь тэмцээд ухаан алдсан байгаа байхгүй. Тэгсэн чинь гэрийнх нь ихэд сандраад Хүдрэг харуул орчны Далиугийн тохоо гэдэг газар нутагладаг Цэвэг жав гэдэг гэлэн байгаа. Энэ гэлэн залж ирэхээр ах содвон хөдөлгөөн морьтой яаран товтлогсон гэж байгаа. Тэгэхээр одоо 10 настай айлын хүү ухаалтаад унтсан байж та юу болсон мэддэхгүй. Тэр болтол энэ хүү нөгөө нэг эмээ болон ахаасаа өвдснөө нууцсан байж байгаад. За тэгээд нэг юм идэж тээ. Тэгээд нөгөө нэг тэр газар чи ерөөсө байгаа хамгийн ойрхон одоо ийм имлэгийн байгууллага гэдэг юм уу те ер нь бол яаралт тусламж авах нь ерөөсөө явж лам гэдэг юм уу те ийм хүн л байгаа байхгүй гэлэн байгаа юм. За тэгсэн нөгөө цэвгэж авгээд гэлэн ирээд тэгээ нөгөө нэг ухаан алдсан байгаа хүүг ирээд үзэж байгаа. Үзснээ хүүчин өнгөрчээ гэсэн юм байна. Тэгээд ямар ч гордлого байхгүй урдах хойдохыг нь бодцгоо умааны бадны хүм гэд хэлж байгаа. За ингээд хүүг бол өнгөрсөн гэд ирсэн гэлэн болд гэж байгаа. За эмиг их нь айлч учрыг олохгүй алмаар нь твдэж одоо эмээл байх нь шүү дээ те. Яадаг үлээ би таал аргалж алаг үрийн маань амь насыг аварч хайрал хэмээн ам нээж одоо хамаг биеийг нь одоо мдээгүй болцсон те. Ийм хүүхдээ одоо бариад өөрийн ирэхгүй одоо ингээд яс нь янгнах мэт те ингэж одоо тэр гэлэнд гуйжилтэй тэр эмиг их нь. Тэгсэн чинь нөгөө лам цэвгэж аванд гэж байгаа. Төрсөн бие төгсөж төөрсөн сүнсэн төрөл олдог нь очлон хорвогийн жам юм аа. Олон бидний лайл анчиг. Одоо яа гэхв та гэртээ хараад бурханд залбирч ерөөл маань уншинц. Талигаачиг маргааш өглөөгөр оршуулбал зөлцөө те хэмээн хэлээд яваад гисэн баг. За ингээд эмиг их дарьзав. За энийг сайн сонсоорой. Эмиг их дарьзав. Над ямар их нүгэл нүүрлсэн амтан бэ? Өөрийгөө хэлж штэ те. Над ямар их нүгэл нүүрлсэн амтан бэ гэж хувь заяанда гоморхон нүдний нулимс асгаруулж орох гарах газраа олж ядан гэрдэх эд хогшлоо илүү гэртээ зөөж их гэртээ хүүгээ орон дээрээ үлдээж зул өргөн өрхөө бүтээжээ. За ингээд нөгөө Батсөх гэдэг хүүг бол өнгөрсөн гэд имээ ах хоёр нь те. Тэгээ лам харцсан ингээ хэлж штэ те. За ингэсэн. За яг энэ хэсгийг одоо түүний амьдралын эхлэл хэсэг биш үү? 10 нас хүртэл хэсэг нь. Энэ хэсгийг ярихлаар танд юу бууж байна? Энэ бид нар маш сайн мэддэг хэсэг. Би тэр баг өөрийнхөө амьдралыг тийшээ хоруулж өгсөн болов уу гэж. Харин тийм байгааз те. Би ч гэсэндээ гайхаад
энэ хэсэг чинь юу вэ гэд анзаараад исэн чинь сэрэлт киноны хэсэг байгаа байхгүй. Тэгээ өөрөө энэ хүн чинь сэрэлт кинонд тоглодог шүү дээ, тэ. Тэгэн гол нөгөө лам дээр очиод охин өнгөрлөө гэдэг үлээ биеийн муудад ингэсэн лам дээр очисон чинь лам болохлээр тэ. Өнгөрчжээ хойд насанда хонин гөрөл бол төрн яасан их нүгэл хураасан юу вэ юм уу вэ гэдэг шүү дээ. Эмээгийнх нь хэлж байгаа үг мөгт адилхан байгаа зү. Ингэж ингээд нөгөө ламчин тэгдэг. Тэгснэ цаагаараа нөгөө үлэл суртал ороо тэ. Нуулгүй ярихад бараг л энэ орс юмч галзуу бомоо хоёр л охины шинжилгээг зайлгчтэй гэдэг. Тэгэн гол тэр нөгөө нэг аав нь давхиж орж идэг шүү дээ. Яг тэр кинонд чи аавынх нь өөрөө тоглоод байгаа шүү дээ энэ юм чинь. Тэгэж орж ирэл нөгөө нэг ламын чинь яадаг вүлээ нөгөө нэг орс юмч юу ойлоо ингээд ойрлол ингэсэн чинь охин гараад ирдэг шүү дээ. Хутга барьж гарч ирж идэг тэ. Яг тэр үйл явдал байгааз. За тэгээд яг эргэж чингуудлаад нөгөө ламын чин 100-ыг нөшөлтүүлээ те. Аллаа маах юм юу гэдэг вэ нэг тийм юм хэсэг болдог шүү дээ. Яг тэр хэсэг байгааз ер нь бол тэр кинон дээр угаасаа яг өөрийнхөө амьдралыг ингэж оруулж өгсөн байгаа байхгүй энэ хүн. За тэгээд яг тэр нөгөө нэг тухайн үйл явдал руу очих юм бол тэр үдшийнхээ бүрийгээр гэртээ эргэж маань уншиж байж итэл нөгөө имэн тэг гэрт нь нөгөө нэг илүү том гэрт нь илүү гэрт нь одоо нэг юм ямар нэг юм дуу чимээ гарах сонсогдсон гинэ. Тэгэн гол нөгөө дарь завгаа чин юу болохыг гайхан тэ тэгээд бас айж байгаа штэ. Тэг нөгөө тэнд өнгөрцөн байгаа хүн байгаад идэг. Тэгээд айгаад нөгөө хүү гэдэг байгаа нөгөө нэг манай энэ Батсүхий чин ах нь Содов гэдэг хүн байгаа байхгүй. Тэр хүүгөө дагуулад гэрт нь яваад орсон юм байна. Нөгөө хүү байгаа гэрт өрхийн бүтээсэн гэрт яваад орсон чинь хүү орноос унтсан амьсгалж исэн гинэ. Нөгөө хоёр чинь баярлал сандраал дарь завч хүүгөө тэврээл авч байгаа байхгүй. Эрдэн гэлэндээ наагаал. Тэгсэн чинь нөгөө хүү урдаас нөгөө нэг унд цайг өгөөч гэдэг ч юм уу тий аман хатсан байдалтай ч юм уу ингээд уруулна ингээд өмөлдсөн бол л та. Тэгэн гутал нь өстө бүлээн цай ус хантал уулгаад. Тэгсэн чинь араас нь нэг юм бэлтгэнсэн тийм шар ямаар хүү бөөлдсөн гэж байгаа байхгүй. За ингээд дотор нь ингээд онгоогоол ингээд ухаан ороод одоо нөгөө хүү босоод ирчих. За нөгөө өгсөн хүү амилан сэргсэнд тэд баярлахын ихээр баярлав. Цэвэг жав гэлэнгээд морины хурдаар очисон. Гэнэ нөгөө содов хүүнд явж байгаа ах нь. Тэгээ нөгөө цэвэг жавгод өнгөрцөн гэдэг байгаа гэлэнгээд ч гэсэн морины хурдаар очиод дүүгийнхэн талаар хэлсэн байгаа байхгүй. Тэгээд эргүүлээ нөгөө зэн залаад авчирж байгаа. Яг нь мэдээж тухайн үед байгаа л зүйл л дээ тий. Ганц одоо ойрхон байгаа. Тус ирж байгаа аврал ирэх ганц итгэл юм шин л дээ. Тэгээ нөгөө нэг цэвэг жавгод гэлэнгээд эргүүлээд аваад ирж байгаа. Тэгсэн чинь дарь зав имэн хэлсэн гинэ. Өнгөрсөн хүү маань сэхлээ. Бурхан багшийн маань аврал үзээ. Ямар их хувь заяа гэж нинвэ хэмээн залбирсан гэж. Тэгсэн чинь цэвэг зав гэдэг гэл нь Батсүхийг үзэж гин. Үзснэ. Бурхан номын хүч аврал цаглашгүй тул одоо юун алцгаач те. Одоо урт наслнаа хүүчин. Нэрийн соль сугаа гэсэн. За ингээд түүнд цэгмэд хэмээх нэрийг өгсөн баг. Энэ дунд бид нар ингээл маш л их юмыг анзаармаар бодмоор их зүйлс байгааз. Гэхдээ бас энэ хүмүүсийг өрөвдөж хайрлах хэрэгтэй л те. Одоо ганц л тэнд байгаа. Үеийн тийм юм чинь зүйл юм чинь. Түүний амьдрал Содов хэмээх ахаас нь нэлээд хамааралтай гэдэг. Яагаад тэгэхээр Содов гэдэг ахын уул нь айлд өргүүлсэн юм байна. Тэгсэн хэрнээсээ төрсөн дүүгээсээ буюу энэ цэгмэд гэдэг энэ хүнээс те дүүгээсээ ерөөсөө энэ хүн холдож хөндөрөөгөө дүүгээ байнга их халамжилдаг байсан юм ах. Ямар сандал ээж нь одоо нөгөө нэг ингээд одоо имэн гэх юм уу те энэ хүн өөд болцсон. Тэгээ нөгөө аав нь гэдэг юм чи бүр яг төрсөн их нь болохоор багт нь яваад өгсөн шүү дээ. Тэгээд имэн өөд болоод аав нь болохоор өөр хүнтэй суугаа явцсан. Тэгсэн чинь Содов гэдэг ах нь дүүгээ хүнийгээр харуулахгүйгээд өөрөө айлд өргүүлсэн байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээсээ дүүгээ өөр дээрээ авсан. Ийм хүн багхгүй. Ингээд цэгмэд Содов ахынхаа өргөмөл эцэг болох харуулын цагаан бандинд ирж өссөн гэж байгаа байхгүй. За тэгээ хожим нь энэ айлаас цэрэгт явахаар болсон чинь овг шаардлагатай болоод түүнийг нөгөө нэг ахыг нь өргөж авсан те цагаан банд гэдэг хүний буюу цагааны гэдэг нэрээр нь цагааны цэгмэд хэмээн бичүүлсэн. За ингээд түүний нэрнээс одоо хожимын хүртэл те өдөг хүртэл гэдэг чинь өнөө хүртэл цагааны цэгмэд гоо гэж хэлдэг те. Тэгэхээр энэ салшгүй энэ нэр гэдэг бол энэ хүнээс энэ ахаас нь бас хамааралтай ийм зүйл байт юм байна. За тэгээд 1928 онд нөгөө цэрэг татах гээд энэ чинь гол нөгөө овг нь хинбэ эдэр гэдсэн багхгүй. Тэгээ 1928 онд цэрэг татагтаад очисон байгаа хавцаа 28 оны хавцаа. Тэгээ цэрэг татагтаад очисон чинь тухайн үед одоо ингээд цэргийн тоо гүйцэн мүцэн гэдэг ч юм уу тий шаардлагагүй болсон гэд эргүүлээд буцаацсан юм байна. Цэрэг тавлаггүйг ингээд буцаацсан. За ингээд манай хүн чинь нөгөө нэг хөдөөнөө байж байхдаа нас бийд хүрж байгаа нь тий ажил төрөл хийж байгаа нь тэр нэг ахтайгаа тэр айлд байхдаа мэдээж л тусдаад хүн байгаа шүү дээ тий ингээд ажил төрөл ингээд хийгээд явж байгаа. Ажил ихтэйч байгаа. Тэгсэн чинь манай хүн бол одоо яг тэр цагаас ахуулаад ерөөсөө бүр хийж үзээгүй ажил гэж байхгүй. Амьдралынхаа намтраас яриад эхлэхэд л нилээх учиртай юм харагдана. За нэг бүр ингээд нөгөө нохоо хөөдөг ажил гэж байт юм байна л да. Нохоо хөөдөг ажил гэдэг. Энэ бүр ямар учиртай юм гэсэн чинь
богдын сангийн хашаанд шүү дээ. Мал нэдэлдэг юм байна л та. Тэгэн гол малд нэдэлгаач нөгөө нэг эдээ шүүс бэлдэх гээд ингээхлээр чи махны илүүц гарна. За тэгэл нэг мал нэдэлгаач мэдээж яс гэдэг юм уу те илүү өөхт бас юу гэдэг ингээл бүх юмуд ингээ гарах нь шүү дээ те. Тэгэн гол тэн дээр нь том хашаа учраас одоо хүрээний ч гэдэг минь хавийн одоо ойр хавьд нь байгаа нохоо нэ дээр юм бүгд ингээд цугларчин. Тэгээ нөгөө хэд нохоо нэ дээр юм чин хөөдөг хүн нь манай хүн хийж байгаа ажил нь уул нь нас бий төрсэн байгаа эр хүн байгаа шүү дээ. Тэгээд тэр ажлынх нь одоо цалин гэхэд өдөрт 5-аас 10 мөнгө төгрөг биш шүү. 5-аас 10 мөнгө өгдөг байсан юм байна. Тэгээд нөгөө ажлыг чи ингээд баг 3 сар гаруй манай хүн хийсэн гэж байгаа байхгүй. Ямар сандал бүр цэгмэд гэж дуудвал хүн байхгүй. Хүн бүхэн баг л их баг нөгөө том хар лам хар юу гэдэг юм те. Тэд нар бүгдээрээ л нохон хүү л гэж дууддаг. Тэгэл нөгөө нохон хүүчи ирээл нөгөө нохоонуудыг хөөдөг юм уу ч юм уу те тэр ажлаа ингээд өдөр болгон хийдэг. Дээрээс нь тэгэл мэдээж л одоо өөр одоо гар хөлийн үзүүц зарагдах юм бол те дуудахта цэгмэд гэдэг юм уу тэр нэр байхгүй зүгээр л нохон хөөл гэдэг дууддаг л ийм л байж л те. За тэгээд нэг хэсэг тэр ажлыг хийж байгаа. Дараа нь болохоор одоо бид нар нөгөө нэг банкны ч юм уу нэг өөр барагдуулах халбагдаг ч юм уу нэг ийм их юм хардаг шүү дээ. Тэрнтэй адилхан нэг юм өөр барагдуулах ажлын тим ажлыг тухайн үед бас хийж явсан гэж байгаа. За ингээд 1928 онд орон нутгийн засаг захиргаа өөрчлөгдөөд тэднийх баруун хараагийн ихэнд нутаглах болж байгаа гэж байгаа. Баруун хараагийн их рүү хуваалгаж байгаа. Энэ үед баруун хараагийн түнхэл гэдэг газар анхны хоршоо ойн анги машин засварын газар байгуулагдсан. Одоо бид нар түнхэл тосгон гэл ярьдаг шүү дээ тий. Тэрний чи эхлэл нь 1928 онтой холбоотой байна. За ингээ байгуулагдсан чинь тэр газрынх нь хоршоон даргаар нь Дамдан Базар гэдэг хүн томилогдоод очсон байсан юм байна л да. Энэ Дамдан Базар гэдэг хүн. Тэгсэн чинь манаач хэрэгтэй болж ийн гинэ. Тэгэхээр манай хүн чинь баруун хараагийн тэр ихэнд малгууга хариулаад ч юм уу нутгалж байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь тэр хавьд байдаг нэг одоо нутгийнхан залуу хоршоонд манаач байхгүй байгаа гинэ. Манаачи ажил байгаа юм байна. Чи тийшээ очиж үзүүлээч одоо таниулаач юу гэдэг нь тий очиод ажилд орооч гэж тэгсэн байгаа байхгүй. Тэгээ хоршоо гэхээр манайхан дэлгүүр гэдэг юм уу тий хоршоо агуулах бараа тиймэрхүү утгаар нь одоо мэдгүй хүмүүс маань хүлээгээд аваа. Тэгээд нөгөөх маань хэлснийхэн дагуу очиод ажилд орё гэдэг. Тэгээ хоршооны дарга хийж байгаа Дамдан Базар гэдэг хүнтэй уулзсан юм байна. Тэгээ манай хүн Дамдан Базар ч болохоор хоршооны дарга, манай хүн болохоор хоршооны манаачаар ажилд орох гэдэг шүү дээ. Тэгээ түнхэл рүү очсон байгаа байхгүй. Тэгсэн чинь хоршооны даргатай уулзаад учир байдлаа хэлсэн чинь за яг ажилд авч болж чинь те хоршооны одоо манаачаар авч болж чинь. Гол нь юу штэ? Нөгөө цалин төгрөг их багтаа штэ. Болмоор юм уу гэсэн чинь. Болно л гэсэн. Цалин төгрөг нь хийдин гэсэн чинь сарын 15 төгрөг гэж байгаа байхгүй. Гэтэл манай хүн ч юм болохоор өдрийн те 3-аас 5 мөнгөөр ажилтдаг байсан шүү дээ. Гэтэл сарын 15 төгрөг гэсэн чинь нөгөө хүнд ч юм болохоор их өндөр сонсогч байгаа байхгүй манай цэгмэдэд. Юу ярьж байгаа юм бэ 15 төгрөг чи их мөнгө гэж бодогдоод байдаг. Тэгээ нөгөө хүмүүс нь болохоор цалингийн өв жоохон бага шүү л гэж хэлээд байгаа. Гэтэл манай хүнд бол 15 төгрөг гэдэг баярлсан гэж гэдэг. За тэгээд юу яа 2 хоногийн хугацаа өгье те буцаж хараад ир адуу мал гэр орон юу гэдэг те тэр болгоныхоо зохицуулчаад 2 хоногийн дараанаас ажилдаа ороорой гэж явуулсан баг. За манай ондсон буцаж очиод маргааштай багтаал гэр орон мал хуугаа цэгцлээд нөгөөдөр ихэд ажилдаа орж байгаа. Гол нь тэнд чинь нэг хоршоолын бараа таваар те тэрийг хамт хадгалах одоо хамгаалах гэдэг ч юм уу. Ер нь бол ажил ихтэй. Дээрээс нь бороо ус. За салхи шуурга, галт төмөр, хулгай зэлгийгээс нүд цавчлахгүй хамгаална гэсэн үг. Тэгээ чадахгүй л гэсэн манай хүн чаднаа л гэж ажилдаа ханцаа шанал болсон. За ингээ хоршооны манаач болсон. За тэгээ зүгээр байхгүй энэ ажилдаа гойд санаачлаг гарган ажиллав гэж байгаа. Нэг өдөр дарагтайгаа уулзаад хөгшин залуу 2 хүнтэй гуруулаа нийлээд уулнаас мод буулгая цагаалъя гэж байгаа байхгүй. Цагаална гэдэг нь яаж байгаа юм гэхээр эхлээд ууландаа гараад ууланд байгаа модоо одоо хөрөөдхийн хөрөөдөд ч юм уу те уулнаас босоо ингээ байгаа модыг чинь унгаах нь байна. За унгаахтаа тэр чинь бас учиртай шүү. Нэг талаас нь хөрөөдөн эхлээд унгаахж байгаа тал руугаа эхлээ хөрөөдөн араас нөгөө талаас нь хөрөөдөн тэгээд аль хэсгийг нь илүү хөрөөж байгаа аль тал руу унгаах нь гэдгийг тооцно. За тэгж байгаа л тулгаал ирэхээр унанда унахтаа үрдэл хамт явж байгаа хүмүүсээ одоо ингэж аюулгүй байдлаар хангаж байгаа унгаасныг бол сүхээр ингээд мөчрүүдийг ингээд тастаад ингэн те тэгэн гутлаа хүн чирэх хэмжээний болгоод 3-4 м ч юм уу тастаад тастныгаа болохоор уяагаар оосорлж жагаад мөрлөөд тэгээд чирэх энэ явцыг цагаалах гэдэг. За ингээд цагаалаад нөгөө нэг ахмад хүнтэйгээ тэгээ дахиад нэг хүнтэйгээ цагаалж авчирнгуутлаа утаараа 3 м гаруй өргөн ба өндрөөрөө 2 м хагас тийм шургааган байшин барьж байгаа байхгүй. Энэ байшин юу юм гэхээр нөгөө нэг хариуцж байгаа нөгөө хоршооныхоо ачаа бараа юу гэдэг нь бараа таваар бүх юмудыг байлгах гэдэг.
Ингэснээр нэгдүгээрт нөгөө ус бороо чигнээс хамгаалж чинь, хоёрдугаарт нөгөө хулган одоо юунд идүүлэхээс хамгаалж чинь. Тэгээ дээрэс нь ядчил цойд зураг хийж агаад нэг юмд хамгаалаад агуулгах хийгээд авч байгаа байхгүй. За ингээд манай он чи өөрөө нөгөө нэг яг хан туурга дээв шалгыг нь гардаж хирээд байшингийнхаа яс модыг савхлан хадаж шар шаврыг нь өвстэй холж зуурж агаад шаваад нийвэдэд ямар ч өөгүй сайхан болгосон. Ингээд агуулгах байшин Батбүх болгож тэгээ тэнд ч нөгөө нэг өчнөөн олон будаа, гурил, цай, дайламд юу гэдгийг тоорог дурдан гэл энэ олон одоо юм уу да хийж аваад хамгаалсан байна. Үүнийг нь буюу те нөгөө үнэтэй бараа таваарыг элдв осол гэмтлээс хамгаалж сайн чанарын агуулга байсан учраас цэгмэдийн цалинг сар бүрийн 5 төгрөгөөр нэмбэл гэсэн гэж байгаа. За ингээд манай хүн чинь бүр сар болгоны 20 төгрөгийн цалинтай. Өөрөө ч их урам зориг аваал эндээ. За ингээд 25 настай болж идэл 1930 оны 4 дугаар сард 8 дугаар үүрийн одоо намын 8 дугаар үрд гишүүнээр хэлсүүлсэн байгаа. За ингээд намын үүрийн даалгавраар олон түмний дунд зохиох соёл урлагийн ажилд оролцсон дуу хөгжим бүжиг одоо бүжиг гэдэг юм уу те ийм зүйлд оролдон суралцаж олон түмэнд сонирхолдог ийм ажлыг хийж эхэлж байгаа. За энд чинь нөгөө намын үүрийн даалгавар учраас манай чадвартай байна уу чадваргүй байна хамаагүй хийлгэн заалгана. А тэр дундаас илүү сонирхолтой илүү авьяастай гэдэг ч юм уу тэр хүмүүс маань те цаанаасаа нэг дур сонирхолтой байгаа хүмүүс маань өөрсдөө ингээл голчлон явна л гэсэн үг байхгүй. За тэгээд 1929 оны ихээр түнхлийн өртөө бууж тэндх хүрээний орхигдсон дугны завсарлан клуб болгоод соёл гэгээлэн ажил явуулах болоход Дамдын базар гэдэг нэг хоршооны дарга тэр хоёр хамтран жижиг үзэгдэл шог гараа өөрсдөө зохион жүжиглэж авьяас бэлгээ одоо цаанаас нь нэмэгдүүлчихсэн байгаа. Дамдын базарын дуулж хөгжимдөх жүжиглэх авьяас дадлаг туршлагаас цэгмэд их зүйл сурч мэдэж авчээ гэж. Тэгэхээр Дамдын базар гэдэг хүн бас ороогүй хүн те. Дамдын базар түүний авьяасыг ихэд үнэлдэг. За манай цэгмэд чинь бол ажилтаа бол ажилтаа, авьяастаа бол авьяастаа, сэргэлэн залуу шүү. Ийм гоц авьяастай хүн ховордоо. Юмд авьяастай ийм хүн тэр болгон олдохгүй штэ гэж тухайн үед хамт ажилладаг нөхөдтэй байн магтаж ярьж исэн байдаг. Өөрт нь биш, хамт ажиллаж байгаа нөхөдтэй. Хожмын хойно энэ хоёр хүн уран бүтээлийн холбоо харилцаач гэсэн ингэж эхэлсэн байдаг. За 1931 он цэгмэдийг Улаанбаатар хотод дуудан ирүүлж ойн цагдаагийн төр сургууль хийлгэсэн байдаг. Одоо тэнд чинь ойн цагтаа хэрэгтэй болж байна. Монгол бичиг, дөрвөн аргын тоо, сампин бодлого, ургамлын тухай хичээл бас заасан. За тэр үеийн сургуульд 6 сар суралцаад нутагтаа буцаж тэр даруй ойн ахлах одоо цагдаа болж сар бүрийн 50 төгрөгийн цалин хөтдөг боллоо гэж. За энэ хүн бол одоо ерөөсөө тэнд тогтох нэ тий хийж байгаа ажилласаа ч урамтай тэгээд ер нь олон дундаа гэсэн манлайлна бас соёл урлагтай тэгээд цалин дөргөө өвдөсөндөө ойн цагдаа одоо юу гэдгийг ингээд энэ албан ингээд нэмэгдээд бас л тэндээ ер нь амьдрахаар хэмжээний болоод эхэлж байгаа байхгүй. Дээрээс нь тэр үед ч нөгөө бичгийн чадвар ажлын идэвхийг харгалзан цэгмэдийг хамтралын дарга болгож тэгээд ойн цагдаа хамтралын дарга гэдэг хоёр атом тушаалыг хавсархан ашигласан гэж байгаа. За тэгээд эн чинь бас цалин дөрөв нь улам нэмэгдээл явчихна тий. Тэр их ажлынхаа энэ чөлөөгөөр Дамдын базартайгаа нийлэл нөгөө олон түмэндээ соёл урлагийн ч юм уу тий тим юм зохион хүргэн. Я мэдээж тэр үед чинь нөгөө хувьсгалт үзэл санаа, үзэл суртал гэдэг юм уу ийм зүйл явж байгаа. Тэгээд найзтайгаа нийлж Дамдын базартайгаа нийлж хагаад үзэгдэл зохиохтой болохоор ингэж байгаа. Хятад худалдаач. А дээрэс нь шар хар феодлын бурангуй ёсыг илэглэн шог хэлбэрт оруулаад тэгээд нөгөө нэг тухайн үеэ дээрэн тойронд байгаа баг сангийн аж ахуй юу гэдгийг хоршоолол те энэ хүмүүстэй бүгдэнд нь өөрсдөө ингэж толилуулж одоо нэгэсэнд жүжиг тоглоолын гэсэн үг байхгүй юу ингээд хүргэдэг байгаа. Цэгмэд ялангуяа хятад хүнийг илэглэн дуурайх бас юм онцгой авьяастай бусдаас ялгардаг байсан. За тэгээд зарим үзэгчд болохоор бүр ярихтаа манай энэ нөгөө нэг хоршооны дарга тэгээ хамтралын дарга чинь хятад хүн гэж штэ гэдэг нөгөө чи хоорондоо тэгж ярьдаг. Тэр тэгтэл нь манай хүн те тэднэртэй ингэж хүргэдэг ийм удаа байсан байгаа. За цэгмэд бол олон төрлийн ажилд самгаадаж одоо ингээл хоршооны ажил гэдэг юм уу тэгэл одоо ойн цагтаа ахлах байцаагч гэдэг юм уу те тэгээд дээрэс нь хамтралын дарга гэдэг юм ингээд хичнээн олон ажил тэгээд соёл урлагийн ажил гэдэг ингээд өчнөөн ажил өөр дээр авцсан. Тэгээ бүр болохоо байгаад тэгээ ерөөсөө ойн цагдаагийн ажлаас ядаж чөлөөгүй. Энэ дээр өөр хүн олоод ажиллах гээд тэр ажлаа чөлөөгөө өгсөн байна. Тэгэл хамтралын даргын ажлаа хийя гэд ингэсэн. Хамтралын дарга гэдэг нь бол нэг ажил гэхэд бол дотроо маш олон юм хийдэг. Айл айлаас хувь нийлүүлсэн олон малын тоог зүсэлж дансалдаг.
Гэхэд ч амар байгаа шүү тий. Төрөл төрлөөр нь суйрлах буюу одоо ингээд суйрангуудад тавиаж байрлуулна гэсэн үг. Одоо энд хоньнуудыг нь байлгана, энд баг малыг нь байлгана. Ийшээгээ жоохон салхитай, ийшээгээ том малыг нь байлгана гэдэг ч юм уу. Ингээд тэгээ маллах хүнийг нь олж хариуцуулна. Тэгээ мал алдах юм бол тий тэр айл мал алдах юм бол тэр болгонд нь төлбөр ноогдуулна. Дээрээс нь одоо нэг ядуу хоосон айлд амин тижээлийн малыг нь хуваарлж өгнө, нэмэр болгоно гэх мэтлэр ингээд тэр одоо хамтрлалын дарга гэдэг чинь маш том ажилтай юм байна л да. Тэгээ ингээд ажилдаг. За ингээд байж байгаад 1932 онд гэртээ ирээд хэд хоног амарч исэн чинь төр цэрэг гэж явсан юм байна. Тухайд улсад төр цэрэгт ингээд татах юм ажлууд явсан. Тэнд нь нөгөө насан таарсан. Одоо юу гэдгийг тухайн үед цэрэг хамгаалж чадаагүй улсуудыг цэрэгт аваад ингэнгууд 25-аас 30 нас гэдэг ч юм уу те эсвэл 22-оос 30 нас гэдэг ч юм уу. Ийм насны хүмүүсийг шууд төр цэрэг татнаа гэдэг ингэсэн. Тэгээ эн чинь 32 он гэж байгаа. Ер нь улсын одоо аюулгүй байдал, хилийн маань аюулгүй байдал эвгүүдсэн учраас хаа хамаагүй насны хувьд таарчлах юм бол ямар ажил эрхэлдэг нь хамаагүй байхгүй. Ингээл дууднаа л гэсэн үг байхгүй. Энд нь нөгөө насан таарсан. Тийм учраас цэрэгт ажиллаж байгаа ингээд. За цэрэгт ажиллагдаад Улаанбаатар хотод ирээд улаан хуаранд хүрэлсэн гэж пулемет суманд хуваалгадаад цэргийн дэг журам Сахилаг Батыг чанга сахиж өглөө өчгөө цэргийн сургууль хийж байтал нэг өдөр штабаас дуудсан гинэ. Тэг яваа орсон чинь нисэх онгоцны сургуульд шилжүүлсэн тухай ингээд юм мэдгдсэн юм байна. За шууд бодоо нисэх онгоцны сургуульд бүр явуулах гэж. Тус сургуульд шилжээд очсон даруйда нисэх сургуульд очиж шүү дээ. Чи одоо Улаанбаатарт байгаа байхгүй юу? Тэгин гол манайх чи өөрсдийн анхны нисгэгч мэсгэгчтэй болцсон. Ялангуяа манай 39 оны одоо халах голын дайн гэдэг хэд чинь те Монголоос одоо тичнээ нисгэгчд оролцсон, тичнээ онгоц оролцсон гэдэг. Тэгээд 2 дугаар дайнд Монголоос зөвлөх холбоот улсад нисэх онгоцны артель хүртэл бэлгэлдэг те. Тэгэхээр чин тухайн үед манай Монголын нисэх хүчин гэдэг бол бүр ихэлэн тавигдсан ийм сургуультай гэсэн үг байхгүй. Тэр сургуульд манай цагаан нийцэгмүүдийг хуваарлаж байгаа. Яваа идсэн чи юу нисэх сургууль хийх мантай. Эхнээс нь ахуулаад ерөөсөө онгоцтой гайц гээд онгоцыг нь угаалгаж байгаа. Онгоцыг нь байнга угаалгадаг, ачиж цэвэрлэдэг. За ингээд энэ ажлыг хийе байж байгаа. Дараа нь нисхийн цэргийн ангийн штаб ба хоолны байшин барих тийм ажил гарсан юм байна. Тэгсэн чинь юу вэ? Манай хүн чинь тэр нөгөө нэг хаа байсан тэдэн онд чинь одоо юу гэдгийг агуулах монгол байсан туршлагатай. Тэгээ манай хүн чинь тэрийг нь хариуцаад яг тэр нөгөө нэг хэрэгтэй байгаа бааз гэдэг юм уу те энэ юмыг нь барих ажлыг нь гүйцэтгсэн баг. Ингээ байжсэн чинь зөвлөлт бод улсад нисэх онгоцны сургуульд явах хүмүүсийг бүртгэж эхэллээ гэсэн. Тэнд нь 75 хүн өөрсдийнх нь бүртгүүлсэн. Тэгээ 75 хүнээс нь шалгаруулалт явагдаж хагаад 14 хүн тэнцсэн байгаа байхгүй. Ингээ 14 хүн тэнцсэн чинь тэрнийхэн дунд манай цэгмэд оцсон явж байгаа. Тэгж ижил нэг санамсгүй явдал болсон гинэ. Нэг өдөр цэргүүдийг жагсаагаад жанжны тушаал уншсан байгаа. Тэгсэн чинь хөдөө албан ажилд явуулах дадлагтай хүнийг цэргээс халж орон нутагт буцаах болсон шүү гэж байгаа. Гэтэл манай хүн чинь цэргийн нисхийн юунд явах хугацаанд юу бүр орцсон байдаг. Тэгсэн чинь цагааны цэгмэд орон нутагтаа буцах тэр нөгөө нэг хүмүүсийн тоонд орцсон байна гинэ. Тэгээ эн чинь бүр жанжны тушаал учраас одоо ямар ч арга байхгүй. За тэгээд 14 хүнээс өөр хүмүүс нэмж гүйцээгээд явуулдаг юм байгаа зү тэ. Жанжны тушаалаар орон нутагт ийм боловсон хүчин гэдэг юм уу ийм юм хэрэгтэй байна гэд буцаахт нь манай цэгмэд буцаагдсан байгаа байхгүй. Явчих шахлаа шүү. Тий. Хэрвээ тийш явцсан бол ерөөсөө тэгэл нисгчтэй. Тий шүү. За ингээд орон нутагтаа буцаад гол нь гэхдээ нөгөө өөр нисгч болох мөрөөдөлтэй байсан. Гэтэ энэ дотор нь ингээд үлдсэн. Тэгээ орон нутагт нь буцаасан байна. Хорсооны дарга Дамдан Базаргоотой уулзахаар сургалсан байна. Тэр хүн хотод ирсэн явж байгаа Улаанбаатарт явж байгааг сонссон байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүнтэйгээ уулзах гад хаагур байгаа юм бол гэд хайлгсан чинь 31 оны ихээр ажилласаа бүр мөсөн чөлөө аваад хот явсан байсан юм л тэр хүн. Тэгээд оронд нь өөр хүн томилогдоод ирцэн гээд нөгөө нэг орон нутагт нь ийм хүн ирцэн байгаа гэдгсэн байна. За нөгөө хүнээ олж уулзсан даа гэж байж тэл нөгөө нэг өөрөө нисгч ус хүсэлтэй шүү дээ тийм болохоор их нэртэйгээ зөвлөлж жагаад юу яа ерөөсө хот руу л явъя. Би нисгч болно гэдэг өөрөө ботготон цэгмэд чинь. Тэгэн гутлаа тэнд байсан өөрийнхөө мал хөрөнгөө хаслаад зархыг нь зараад тэгээд айл хунарт тавихыг нь тавиад те малаасаа үлдснийг нь айл хунарт тавихыг нь тавиад гэр орноо нүлгээд хот руу шууд зориулаад хүрээд ирж байгаа байхгүй. Одоо нөгөө нэг түнхлээсээ хот руу шууд хүрээд ирсэн гэсэн үг. За хоёул хамтран ажиллаж ярьчих. За тийм. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын ураатай Мортон Residence event тэгж байгаа. За 100% ашиглалтанд орсон байруудыг санал болгож байгаа юм байна. 58-аас 122 м2 бүхий 2-4 өрөө байрууд байж байгаа. За эднийх юу нэг гоё юм лээ. Чиний ихтэй хэлсэн шүү дээ. Ихийн сэтгэлээр барьсан гэдэг хэлсэн шүү дээ. Тэгээ би эдний энэ үзүүлэлтүүдийг ингээд бодлоо л та. Тэгсэн чинь нэрэл тийм байна. Хүн ер нь орон сууцнд амьдарч ийн гэдэг чинь ямар нэгэн одоо хүндрэл байхгүй л амьдрах хэрэгтэй шүү дээ тэнд чинь тий. За Мортонгийнхан маань Зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн яг хойдолд нь байрлаж байгаа. За тэнцэн бас шоурум байж байгаа.
энд очиод ямар одоо барилгын материалаар яаж хийгдсэн гэдэг юм уу. Тэгээ байрны зохион байгуулалтын тэрнд бүгдийн сайхан хараад танилцчих боломжтой. За холбогдох утасны дугаар нь 76 тэг 67 юм байна. За баярлалаа. За нөгөө цэгмэд маань одоо ерөөсөө нисгэж болох гол тэр мөрөөдөл аяхгүй байгаа шүү дээ. Тэгээд нисэх онгоцны сургуультай очиж болсон явдлыг үнэн мөнөөр нь хэлсэн гэж байгаа. Одоо би ингээд байж исэн те хоошо сургуульд явах 14 хүндний хамрагдсан байсан. Тэгжидэл намайг орон нутг руу хуваарлцсан. Би очингуудлаа дадуу мал ингээд бүх юм зараад би ингээд хотод хүрээд ирлээ. Би энд амьдрах гэж байгаа гэдэг. Тэгээд одоо би цэргийн сургуультай явмаар байна гэд. Ирээд үнэн мөчөөр хэлсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь түүнийг цэрэгтэй авцсан бүр эргүүлээд. Улмаар сургуульд явуулахаар дахин бүтгүүлсэн байна. Ингээд 1932 оны намар цэгмэд гэртээ харихаар нэг хоногийн чөлөө аваад хот орж ирж тэр өдөртөө малын зах дээр явж байгаад нөгөө Дамдан базар гэдэгтэйг таарсан. За. Одоо яг энэ сургуулаас чөлөө аваад хот руу орж иж ингээд чинь нөгөө сургууль нь улаан хаарч гэдэг юм хаанч гэдэг тийм ингээд цэргийн сургууль нь байгаа шүү. Тэндээсээ чөлөө аваад одоо хот руугаа эргээд одоо ороод иж гэсэн үг байхгүй. Тэгээ явж исэн нөгөө Дамдан базартайгаа таарсан. За энэ хүн бол ерөөсөө л бүр яг энэ хүний хувьд те ингээд нэг амьдралд нь гарсан нэг юм таг гэсэн нэг юм өөрчлөлт байхгүй. Нөгөө Дамдан базар нэг хамтдаа яагав тоглож моголдог байсан шүү дээ. Жүжиг мүжиг хийгээ яваад гэсэн. Уул нь хошооны дарга марга хийдэг байсан. Хуучин танилуд өстой элэглэг дотн уулзаал хин хаана ямар ажил төрөл хийж ийн гэж хоорондоо өстой ярилцаал ингээ бөөн баяр болсон. Тэгсэн чинь нөгөө Дамдан базар төв театрт орсон байна гинэ. Нөгөө бөмбөр ногоонд орсон гэж байгаа. Тэгээ юу болоод чи бөмбөр ногоонд орсон ингээд асуусан чинь нөгөө намайг ингээд хуур тоглолтгийг маань таньж мэддэг хүмүүс те ингээд хэлээ. Тэгээ миний сургийг нөгөө улсууд нь ингээд гаргаж хийж яаж олсоор хагаад надад ийм миний саналыг ч огт одоо хаахрахгүйгээр шууд театр руу хуваарлаад тэр орон нутгаас татцсан гэдэг. Тэр үед ч юм бол одоо хаана мэрэгжилтэн юу байна, сайн дурын уран сайхан ч хаана байна, ямар авьяас дүн байна гэж шууд татдаг шүү дээ, тийм. Тэрний одоо таталтаар л одоо Дамдан базар гэдэг хүн нь түнхлээс ийшээ татагдсан байх нь л бөмбөг ногоорлоо. Тэгээд одоо би энд хуурдаж, ерөөл өргөж, заримдаа шийж үжигт гарч байгаа гэдэг Дамдан базар тэгсэн юм байна. Одоо би чамайг авч явна гэж шууд нөгөөдөж тэгсэн гинэ. Театрт оруулна гэд. Чи тэнд өстө ганц хэрэгтэй таарах хүн чи л байна гэд нөгөөдөж чинь тэгсэн гэж байгаа. Гэсэн чинь манай хүн ч болохоор үгүй би нисгэж болох цэргийн сургуульд явах гээд байгаа гэсэн чинь. Уран сайхан чинь дур сонирхолд авьяастан хэнийг ч болов дайчлах яамны сайд, дид сайд, бусад дарга нарыг ийм тушаал гарцсан. Тэгээ тэр хүмүүс үү шүү дээ, тэ. Уран сайхан дур сонирхолтой авьяастал бол тэр хүн сайд хийж гинүү, дарга хийж гинүү, цэргийн ямар албан шалтан байна. Хамаа авахгүй шууд татгсан ийм тушаал гарцсан байна. Чамайг би авч явна гэдэг өөдөж шууд гисэн гинэ. Тэгээ нөгөө нэг намын төвөөрөө одоо яг ийм шийдвэр гаргацсан. Би өөрөө төв театрт орох сонирхолгүй байсан. Тэгсэн чинь албан газар маань өгөхийг дургуутсан боловч намын төвөөрөө оны шийдвэр ёсоор очихоос өөр аргагүй болсон. Шууд татсан. Чамаагцсан татаж авах болно гэдэг нөгөөдөг чинь тэгээд одоо хоёулаа төв театрт очие. Очиж чамааг шалгуулъя гэж шууд гисэн. Таарангуудлаа шууд гисэн гинэ. Тэгсэн нөгөө цэгмэд чинь болохоор би нисэх онгоцны сургуульд явах тун хүсэлтэй байгаа. Нөгөө талаар одоо төв театрт очиод би юу шалгуулах вүлээ? Би тэнцэхгүй баха гэдгсэн. Тэгсэн чинь чиний нисгэж болох байгаа чинь сайхан хэрэг, сайн хэрэг байна. Гэхдээ түүнээс илүү сайхан ажил бас байдгийг штэ. Чам шиг авьяастай хүн тэнцэнэ. За одоо явъя. Чи миний үгийг шууд дагаал яв гэд. Тэгээ авьяас бэлгээ ахиулахыг бодсон ч алт хитээ бас бодсон ч гэсэндээ жүжигчин болох нь чиний амьдралд ямар их баяр зингэл авчирна гэж бодож байна. Гэт хилэнгуудлаа шууд хөлсний морин дэргэн суугаал шогшуулаад төв театрын үүдэнд буулгацсан баг. Ерөөсөө энэ хүн бол те таараал ерөөсөө хайж явсан хүнээ ашиггүй нэг юм олж авлаа гэж хэлж чирэл аваад ирж байгааз. За ингээ бөмбөг ногоон аваад ирсэн. За тэнд болохоор театрын найруулагч Гомжав гэж хүн байгаа. Гомжав гэдэг хүнтэй уулзаад та одоо нэг та бүхэн маань те шалгаж болгоно уу гэж одоо нэг найз нь тэгж байгаа шүү дээ. Бариуцар гэдэг хүн. За ингээд явчихсан. Тэгээ нэг Гомжав гэдэг хүн нь дээрэс нь театрын сургагч Ефремов гэдэг хүн байгаа. Ефремов гэдэг хүн тэгээ найруулагч зохиолч энэ Аюуш гэдэг хүмүүс яг ингэ зогсож байгаа. Яг шууд тэр өдөр нь шууд зах дээрээс авчиж шалгуулчих шүү дээ, тийм. Шууд шалгалтанд орсон. Тэгснэ. За чи хотынхоо хөдөөний хүү гэсэн чинь. Би хөдөөний хүү саяхан хотод орж ирсэн гэдэгсэн. Би одоо цэргийн албаа хаагч нисгэж болох хүсэлтэй байгаа гэсэн. Тэгсэн чинь чи уран сайхны талаар юу хийж чадах уу гэсэн чинь. Урд нь яг нөгөө шийж үжигт нэ тэр юм гэдэг юм уу те өөрөөсөө ингэ зохиогоо тоглож ирсэн гэсэн. Яг шийж үжигт гарч ирсэн үү гэсэн чинь нөгөө Дамдан базар хажуугаас нь орж ирээд цэгмэд битүүр хөдөө баруун хараад жижиг сажиг хошин тийм зүйл тоглодог байсан. Хамтар тоглодог байсан. Энэ залууд их юм байгаа. Энэ залуу авьяастай. Айтайхан шиг дуулдаг. Дээрээс нь бас хуурддаг. Тэгээ бүжиглэх авьяастай. Бас дээрээс нь бит хоёр ингээд жүжиг инээ тийм үү юм хэсэг юм тоглож исэн гэсэн чинь. Тэгвэл чи одоо нэг итүүд хийгээд гэх гэсэн гинэ. Тэгсэн нөгөө чи ойлгодог нөгөө зэг мэдэж. Нөгөө Дамдан базар руугаа харсан чинь юу яа гэж чамааг нөгөө нэг юм чаддгаа тий өөрийнх нь чаддаг юмыг нэг биеийн хөдөлгөөнөөр үнэмшилтэйгээр хийгээд үзүүл гэж байгаа ингээд ажиглаасан гэсэн. Тэгсэн чинь цэгмэд нь жоохон бодож ийсэн нэ. Нэг юм
гурван ширхэг бүдүүн мод өхөр тэргэнд ачиж байгаа. Татлагаар тэрийг ингээд чангалж байгаа. Ийм үйл хөдлөл хийж үзүүлсэн гинэ. Тэгсэн нөгөө сургагч багш нар харснаа үг дуурахгүй байхад нь заац. Мөн байна. Тэ? Мөн юм байна гэд. Тэгэл ерөөсө үг дууг. Ингээд авчиж байгаа байхгүй. Тэгээ энэ хүнд чинь өөрөө нөгөө нэг мод бэлдэх те тэр нөгөө нэг юм яах гэдэгс юм амьдралт нь байсан шүү дээ. Тэрийгэл зүгээр хийцэн. Тэгсэн нөгөө хэдэн дээр сургагч багш найруулагч зохиолч мөглөн бүгд харснаа. Ерөөсө мөн байна. Тэг юу ярих юм те? Наач мөн байна гэсэн гэж байгаа. Тэгснэ нэмээд яах вэ? Чи бичиг үсэг мэдхүү гэдээ асуусан. Тоо бодож чадахгүй гэсэн чинь юу ярьж байгаа би чи монгол бичиг мэднэ. Тэгээ урд нь нөгөө нэг сургууль дээрээ те сургууль морлонд хамрагдаад дөрвөн аргын тоо бодож чадна мадна гэл одоо ингээд хэлсэн байх нь л дээ. Тэгсэн чинь начи нэг тэгвэл нэг дуулаад үзүүлээ шүү дээ гэсэн чинь. Нөгөө бид нар мэдээж нэг мандах нар гэдэг дуу байдаг шүү дээ те. Мандах нар гэдэг дуу дуулсан баг. За ерөөсөө ингээл ямар ч нөгөө нэг хариулт байхгүй. Угаасаа л аавна. Ойлгомжтой. Тэгэл театрт авахаар болол дарга сургагч найруулагч нар нь санал нэгтээ тогтож за маргааш өглөө өрөөд ирэхэд шууд ингээд 1932 оны 9-р сарын 1-ний өдрөөс Төв театрт орж 1 сарын хугацаанд дагалдан жүжигчнэр цалингүй ажиллах болваа гэж байгаа. Тэгэхээр манай хүн тэнд оолнол ажил төрөл хийгээд ингээд баг 54 жилөө цалин балинтай болцсон тий. Эргэж ирээд ингээд сургууль Монголд явах гээд тэгж явахдаа мал хууга бүх юма зараад ингэсэн. Тэгээд тухайн үед ханилж исэн эмэгтэйгээ одоо хатам ээжтэйгээ аваад ингээд хотод ирсэн. Яг ингээд юу юучгүй ингээд яа гэж идэл одоо цалингүй ажиллахаар болчихж байгаа. Нэг талдаа энэ хүнд чинь цэргийн сургуультай явмаар байгаа. А нөгөө талдаа бас энэ ардаа байгаа амьдрал ахуйгаа авч явах хэрэгтэй. Цалин дөрөх хэрэгтэй. Тэгээ байж идэл бүтэн 1 сарын турш дагалдан жүжигчнэр орох болчлоо. Жүжигчин гэдэг ихлээр уул нь сайхан юм шиг боловч яаж бүтэн 1 сар цалингүй ажиллах вэ? Тэрийг гэр бүлдээ яаж ойлгуулах вэ? Дээрээс нь нөгөө нэг мал ахуйгаа зараад ирсэн байгаа мөнгөөрөө л тэр хооронд амьдран гэсэн үг шүү дээ. Тэр нь барагдана, дуусна, цаашаага яах үгүй мэддэхгүй нэг ийм сонголтон дээр ичиж байгаа байхгүй. А тэгсэн чинь нөгөө дамдан базрынх нь сансан хэрэг бүтсэн гэж байгаа. Яаж байгаа юм гэхээр шүү дээ, ингэсэн юм байна. Дамдан базар нь болохоор өөрөө театраас гарах тийм боломж хайгаадсэн юм байна. Тэгээд театраас гармаар би энд ажилламааргүй байна гэдээ өргөдөл өгсөн юм байл та театрын дарагтаа. Тэгсэн чинь театрын дарга нь үгүй тэгвэл чи өөрийнхөө орны хүнийг олж ир гэсэн юм байна. Тэгээд манай хүн чинь орны хүнээ хайж исэн. Орны хүнд нь тэр хүн байгаа гэдгийг мэдчихсэн. Тэрнтэйгээ яаж уулзах яах вэ мэдэхгүй явж исэн. Тэгээд нэг нь болохоор хот руу ингээд нөгөө цэрэг мэрэг те сургуульгаа явцсан. Нөгөөд нь болохоор театр тоолт дээр ирсэн. Яаж уулзах мэдэхгүй байж идлийн хоёр хүн таарсан. Таарангуудлаас тавихгүй тас суусаар хагаад тэр өдөр авчираад үзүүлээд те ингээд оролцсон байгаа байхгүй. Яадаг золиг байна нэрээ. Тий. Хүн тийш нисгчээр явах гэж ах чинь. Тий. Тэгтээ эн чинь хувь заяа байхгүй. Тий, тийм л дээ. Гэхдээ л яг тухайн үйл явдлыг бодох юм бол тэгээд нөгөө намын төв ороонд бичгээ бариад тэгээ нөгөө өөрийнх нь одоо орлож чадах юм авьяас дүүн байвал олж ирээд тэгээ чи одоо яваа гэхдээ манай хүн бол хэвээ гүүсээр байгаа тэгээд ямар ч олдсон тэгээд найзыг авчираад ингээ оруулсан. Ийм л учиртай байгаа байхгүй. За ингээд манай цагааны цэгмэд химэх хүн маань Төв театртаа бөмбөр ногоонд л гэсэн үг шүү дээ тий. Дагалдан жүжигчнэр орж байгаа. За тэгээд цалин байдгүй. Тэгээ байж амьдрал дээр нь хамгийн түнд ирэх дарамт юу вэ гэхээр хадам ээжийн дарамт гэж байгаа. За тэгсэн чинь хадам ээж юу гэсэн гэхээр энэ гэхдээ бүр ингээд яг үнэн сууртай нэм амьдралтай л та. Хадам ээж нь юу гэсэн гэхээр ингэж байгаа. Очоод учир байдлаа хэлсэн байх нь шүү дээ. Театр жүжигчнэр орохоор болсон ингэсэн гэсэн. Тэгсэн чинь энэ хадам ээж тэгээд энэ эхнэр хоёр нь бол энэ хүнд даатгаал амьдралаа даатгаал явж байгаа шүү дээ. Бас ингээд үг хэлэх нь зөв л дөө. Хадам ээж нь тэгсэн гинэ. Бидний аж амьдрал хэцүүдлээ. Чамаас болж бид мал хөрөнгөө өрн таран хийж борлуулсан хідэн төгрөгөө бариад ирсэн те. Тэрийг гадсантай бүр зарж үрээд дууслаа. Чи цалинчгүй, цагаачгүй. Гэрийн бараа харах нь ховор. Дагалдан хийхдээ бас айгүй ажилт. Гэрийн бараа харах нь ховор. Биднийг яаж амьдр гэв. Чи ер нь ямар янзын хүн бэ? Шийчин болно л гэх юм. Бас тэгээд бүтэн сар цалингүй. Шийчин хүнчтэй өөдгүүл амтан байж таарна. Та нар ихэс дээдс лам багшигаа элдэн муугаар хилж ичиж зовхгүй илэглэн шоолдог. Тэр чин чамд алдс болно доо. Чи тэр театраасаа гарч аж амьдралаа ботсон чинь онохдог шүү. Хэрв ийм маягаар амьдрах юм бол тэсэд твчихгүй охиноо аваад нутаг уцсах минь. Яг энэ өгүүлбэр дунд бүр маш олон ийм нийгмийн юу байгааз те бүх юмуд байгаад байгаа. Гэх зэрэгээр сүрхий зэмлсэн баргал гэр орноос хөөж туусан байна. За ингэн гуталд мэдээж тэр хүнд чинь маш том сэтгэлийн юм ирнэ. Түүнээс нь болж сэтгэл санаа нь хямарч, сандарч, хамаг биеийн хөшөөд хаашаач хөдөлж чадахгүй, үг хэлж чадахгүй, үг хэлж чадахгүй дэ хүрсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр үед танилж ирсэн эхнэр нь болохоор өмөөрс хийгээд ээжийнхээ эсрэг те. Бие саруул, ухаан ирүүл бид ямараач гэсэн аргаа болоод амьдэн штэ.
Хэд хоногтой төвчвөл учир нь олдолгүй дээ. Эр хүн зорьсондоо хүрдэг гэсэн үг биш дээ гэж ээжийнхээ эсрэг нэмэгтэй ингэж л да. Тэгсэн чинь нөгөө нэг хэцүүхэн сууж исэн хүнд чинь арай нэг өөрийнх нь те дэмжлэг гэдэг юм уу, хань гэдэг юм уу, ийм юм байгаа гэж бодоод би сэтгэл нь тайвшраад баярлахын ихээр баярлж байсан гэж. За энэ тухайга зэгмэдгөө өөрөө болохоор шүү дээ те. Хадам ихийн зэмлсэн зэмлэл олон зүйл бодогдуулсан. Бидний амьдрал ядуувтар нь үнэн. Тийм ч учраас аж амьдралаа өөдөн татах нь зөв байлаа. Харин театраас гарна гэдэг ээжийн хэлснээр тийм санааны зүйл биш байсан. Тухайд яагаад театраас энэ үгийг сонсож гараагүй юм гэхээр би өөрөө театрт орсондоо баярлж ийсэн. Бас байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь театрын уран бүтээлчид надад найрсаг сайн. Над бас жүжиг тоглох ройл өгсөн байсан. Нөгөө хүн чинь итгэл өгсөн байхгүй. Жүжиг тоглож болно гэдэг тайзан дээр гарахыг итгэлийн өгсөн. Энэ бүгдийг эргцүүлэн бодохгүйгээр гинт хаяад явж болохгүй байлаа гэж өөрөө ярьж исэн сүулт нь. За тэгээ нөгөө Дамтан Базартайгаа уулзаад намайг театрт орлоо гэд хадам их дургуутсах юм аа. Эндээсээ гарч ажил амьдралаа бодох юм аа. Яавал оногсон бол гэж нөгөөдгөөс асуусан байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөдг нь бас зүгээргүй заяа. Театр чиний амьдрал чинь болно. Театраас гарах тухай огтхон ч бүү санаж бод. Чи удахгүй цалин авнаа. Гэх зэрэгээр зөвлөсөнд санаа шуулуудан ажилдаа урам зоригтой оржээ гэж. За ингээд амьдралын шаардлага буюу те шаардлага байгаа, үнэн байгаа, өөрт нь урам өгж байгаа хүн байгаа, өөрт нь хүлээсэн дэр нь өөрийнх нь дутаач гэсэндээ бодсон нэг юм итгэл үнэмшил гэж байгаа, хамт олонны хүлээлгэсэн дэр итгэл байгаа. Тэгээ хамгийн дотн нэг эр хүнээсээ те бас өөрт нь боломж олгосон тэр эр хүнээсээ очиад асуусан чинь өөрт нь нэг юм итгэл өгч байгаа. Энэ бүх зүйлс нийлээд өөр зам руу тэр цэрэг нисгэгч те дур сонирхол юу гэдгийг энэ болгоноос нь зүгээр л ерөөсөө энэ хүнийг ингээд чиглүүлээл театр руу нөхөж байгаа. За ингэсэн хүн яадаг вэ гэдэг одоо хэдүүлээ харах байхгүй. Анхны дүр нь Доноин гэдэг одоо жүжигэл тоглоом шүү те. Доноин дүрд хувирах сургуулийг одоо тийм бие даагаад хийсэн байна. Доноин гэдэг одоо дүрд өгсөн те. Тэгсэн чинь нөгөөдхөө өөрөө бие даагаад 10 гаруй хоног өөрөө бие дааж хийсэн байна. Ингэж жагаад яг нэгдсэн сургуульд болоод тайзан дээр гарч үзээгүй шүү дээ, тий. Дүр өгцөн. Тэгээ нэгдсэн сургуульд болоод одоо найруулагч нь юу гэдэг Ефремов тий бүх зохиолч мохиолч нь бүгдээрээ сууж агаад анхны нэгдсэн том тайзны сургуультыг хийгээд үтсэн чинь доноо дээр манай гарч ирсэн гэж. Гарч ирэхдээ нэг ерөөл хэлдэг юм байл та. Гарч ирээд ерөөлөө хэлсэн жүжиг дууссан хамтран тоглож исэн жүжигчд нь бүгд мэл гайхацгаасан. Тэгэл ерөөсөө наадхан ч ерөөсөө тий дагалдан биш. Наа хүний одоо даруй шууд жүжигчнээр ав цалин төгрөг олгож эхлэе. Ингээ бүр өдөртүүд нь ялцаад гэсэн. Ингээд 10 гаруй хоног ингэсэн тэр нөгөө нэг амьдралынх нь өөрийнх нь тэр шаардлагууд байхгүй. Хийхээс өөр аргагүй болж байгаа, хийж байгаа дур сонирхолтой зүйл нь гэдэг ч юм уу. Ингэж байгаа гарч ирсэн хүний нүд нь хүртэл ондоо гэдэг. Тэгээ гарч ирээд тавьсан, дуусаа. Тэгэл ерөөсөө анхных нь тайзнаар гадсан дүрээс ахуулаад за ерөөсөө цалингийн үг энэ хүнийг яаралтай шууд жүжигчин болгож ав. Инг гэдэг шийдвэр гарсан байна. Хамтран тоглож байгаа жүжигчдэн тэр тэ найруулагчдын тэр бүгд энэ дээр бүр үнэхээр сэтгэл хангалуун байсан. Энэ залууд. За ингээд нөгөө шин залуу байдлаа туршлагатай жүжигчдээс дутгааргүй дүрд хувирч чадчихээн. Хинийд санаанд оромгүй байгаа учраас тэр одоо цалин дүргийг нь тавья гэд. Театрын захиргаанаас түүнийг дуудаад тэгээ ерөөсөө донон дүр тоглосон учраас тэ цэгмэдийг цаашаагаад баяр хүргэж 75 төгрөгөөр шагнасан гэж. Шагналал нь 75 төгрөг. Урд нь манай хүн чинь дээдлэн 54 цалин авч үзсэн шүү дээ. Ингээ бүр одоо нөгөө шаардлагыг нь бүр тавиад өгч гэсэн үг байхгүй. Мөнгө хэрэгцээтэй байгаа амьдралд нь тусна. Яах аргагүй үнэн л дээ. Яг тийм үед бол одоо амьдрал цалин төгрөгөн дээр тогтдог шүү дээ. Хаан цалин бай тийж л явдаг шүү дээ. Гэтэл азар энэ 75 төгрөгөөр шагнаад бас дагалдангийн хугацааг нааш нь татаад түүнийг орон тооны жүжигчнэр авч сар бүрийн 75 төгрөгийн цалин олох болжээ гэж байгаа байхгүй. За ингээд цэгмэд маань баяр хөөрэ өвөрлөн гэртээ гүйж ирж байгаа. Ирээд хадам ихтэй эхнэр хоёртой нэг шагнуулсан дээрээс нь нөгөө нэг цалинтай болсноо хэлэхэд тэр хоёрын сэтгэл нь сэргэж хадам их нь уурлах бохимдлаа цэгнэж сэтгэл тавьжирсан гинэ. Энэ хадам ихийн хүртэл зөв шүү. Тэ? Зөв шүү. Яг ингэж бүр ингэж хэрэгтэй үед нь одоо юм яг үгийг нь буулгаж өгч байгаа байхгүй. Та нар лам харыгаа тэр шар хар феодлуудаа хүртэл илэглэн дороолдог. Тэ? Эн чинь болохгүй гэдгийг хүртэл чинь одоо бид нар мэдчихэж штэ. Одоо бид нар мэдээд байгаа болохоор чиг тухайн үед бас ингэж хэлжил байсан байгаа байхгүй. Хитрхи нөгөө нэг бас лам харыгаа муухагаар харуулад гэдэг юм суртал яваад байгаа шүү гэдгийг энэ их нь хүртэл хэлж байгааз. Тэ яг хитрүүлж байгаа гэдгийг хэлж байгаа байна. Тий. За ингээд цэгмэд маань 1930-аад оны эхэнд театрын урлагт шинэ ахиц гарч мэргэжлийн театр байгуулагдсан олон үзүүлэх уран бүтээлтэй одоо өөрийнх нь төв тийм
реалист гэдэг л да. Ийм бүр ийм үнэнтэй амьдралтай гэдэг юм уу те. Амьдралтай гэдэг шүү дээ те. Ийм хэлбэр биш. Яг амьдралтай ойрхон. Одоо энэ цайг уухдаа хүн ингээл уудаг бол те. Жүжиглэхдээ заавал ингэж ууж байхгүй. Яг одоо амьдралтай бодит ийм зүйлүүдийг ийм илүү шингээж, ийм аргуудыг илүү гүнзгийрүүлж өөрөө хөгжүүлж явсан байгаа давхар. За 1931 онд Улсын төв театрт томилогдсон соглогдсон энэ Сомны буян нэмхийн үнэн гэдэг жүжиг байдаг. За Гомжовын болон Шарвдоо нарын Маргааш гэдэг жүжиг 1932 онд тавигдсан Арднаа Базарын Энэ ямар ёс вэ зэрэг жүжигийн утга санаа гүнзгийрч уран сайхны боловсруулалт жүжигчдийн дүр бүтээх чадвар улам ингэж агсан ийм жилүүд байсан. Хэдий тийм боловч театрын урлагийн хөгжил эрч хүчээ гүйцэд аваагүй байсан. Уран сангийн бодлогоо шинчилж гүйцээгүй, жүжигчдийн уран чадвар дуйлах хагас мэргэжлийн байдлаас бүрэн гарч амжаагүй, үндэсний жүжигийн зохиолч, найруулагчийг бэлтгэх явц дөнгөж эхлэх нь төдий. Яг тэнд байсан. Эхлэлийн төдий байсан. Иймээс театрын урлагийг эрчимтэй хөгжүүлэх шинэ зорилт тулгарчээ. Юуны өмнө дэлхийн олон улсын ажилчин тариачны хувьсгал театруудын их наадам гэж болдог. Энд оролцох хэрэгтэй болж байгаа. За оролцъё. Одоо их театруудад юу болдгийг те энийг үзье, туршлага солилцъя. Бас жүжигчдэн маань бас харж явах юм харж авах гэдэг. За ингээд шуурхай ажил эхэлж байгаа. Тэр их наадамд ямар хөтөл оролцох тухай шүүн хэлэлцэж хагаад за тийм одоо тэр одоо алдартай зохиолчийн тэрнгээр оръё, Оросын тим зохиолоор оръё гэж ингэж явж ийсэн аа. Гүү юм байна. Хэдүүлээ үндэсний жүжигэ, үндэсний дуу, хөгжим, үндэснийхээ бүжгээр бүрдсэн юм концертын хөтөлбөр бэлтгэе гэж шийдсэн байгаа байхгүй. За тэгин гутлаа зохиолч Сомны буян нэмхийн хувьсгалын өмнөх үеийн хац ядуусын гаслант амьдралыг тусгасан Харанхуй засаг гэдэг жүжигийг одоо жүжигийн зохиол болгоод бичээд жүжигчд идэвхтэй сургуулж эхэлсэн байгаа. За ингээд яг энэ жүжигийг харуулад одоо ажилчин тариачны их театр хэрж одоо хичнээн улсын театруудын уралдаан гэсэн үг байхгүй юу? За ийм уралдаан болж байгаа. Тэгэхдээ одоо Зөвлөлт бод улсын театр гэхэд чинь хэдэн зуун жилийн түүхтэй театр билээ. Уралт тэдэртээ өрсөлдөгч шүү дээ, тий? За ингээд орон орны театрт өрсөлдөгч байгаа. Тэгсэн чинь тэн дээр манай хүнд хятадын худалдааны дэлгүүр мухалгаар зориуд одоо яг манай хүн чинь нэг жүжигчтэй дүр тоглох гэдэг л дөрөв авцсан. Тэгэн гол одоо Улаанбаатар хотод байгаа юм хятад худалдааны дэлгүүрүүд фүүсүүд те. Тэгээ хятад худалдаачинтай ингээд очиод ингээд зориуд тэрүүгээр яваал фүүсийн эзэн мэзэнтэй уулзаал зан хаашийг нь амьдрал ах үг ингээд давхар судлаад ингэж нарийн ажиглаж хагаад хятад хүний зан дүрхийг тун адилхан гаргахаар болж байгаа байхгүй. Тэгээ өөрт нь жүжиг дээр оногдсон юмжсэндээ тэг хятад худалдаачны дүрх байхгүй. За ингэсэн. За ингээд жүжиг маань буюу одоо манай улсын төв театр маань тэр жүжигээ 1933 онд Москвагийн олон улсын театруудын их наадамд очиж тоглосон баг. За тайзан дээр бүгд тоглосон. Яг үндэснийхаа юу зүйлийг тухайн үед ямар байсан, хин хинээр яадаг байсан гэд. Тэн дээр манай хүн чинь хятад худалдаачид тоглож штэ тий. Угаасаа хятад худалдаач ингэ яаж хийдэг вүлээ тий. Тэгэн гутал яг энэ одоо олон улсын театруудын уралдаанаас манай Монгол улсын энэ театр маань 2 дугаар байранд орж бүр одоо ингээд дэлхийн их театруудын дунд бүр цойлон гарч ирсэн байгаа байхгүй. Бүрээс ямар ч тийм мэрэгжлийн нэр юм гэдэг байхгүй хагас мэрэгжлийн гэж хэлсэн зохиол найруулагч тэр бүтэц тогтоогүй байсан. Тийм үедээ гэхэд л дэлхийн энэ их театруудын уралдаан дээрээс манай хүмүүс ч 2 дугаар байрыг авсан байт юм байна. Хаа байсан 1933 онд ч. Одоогоос бараг худалчин 100 жилийн өмнө гэх гээд нь шүү дээ. Театр урлагийн байгууллага юм түүхтэй. За ингээд дэлхийн болон зөвлөлтийн 26 театр оролцсон энэ үслэгт Харанхуй засаг жүжигийг амжилттай тоглож 2 дугаар байр эзэлсэн манай театрын урлагийн нөлөө ба ирээдүйн хөгжил дэвшил ялангуяа түүний үзэл суртал уран сайхны чиглэл зөв бөгөөд реалист арга барилыг тууштай баримтлан намч, ангич, ардч, интернационалч зарчимд үндэсний театрын онцлогийг зохистой тусган хөгжүүлж буй чухал үзүүлэлт болсон юм а гэж их эрдэмтэн манай Эрдэнэ утгааны оюун гэдэгтэй энэ хүмүүс хожим бичсэн байдаг. За ямар ч байсан манай хүн чинь тэр тухайн жүжигт бол хятад хүний дүрийн те мөн чанарыг нь гаргасан, дүрийн гаргахаас илүү мөн чанарыг нь гаргасан гэж хэлдэг. Намдгийн ам ба амьдралын үн жүжиг, за тэгээд сүрэг чон жүжигийн шушмаа, аюушийн 3 давхар талхилт жүжигийн Гуанзангийн данжаад, нацагд орч намдаг нарын бие биш жүжигийн гамингийн генерал зэрэг 7-8 янзын хятад хүний дүрд түүнээс хойш тоглосон. Тэгээд тус бүрдээ бүр юм өөр онцлогтой гэж театрын одоо судалгаа хийдэг, театрын талаар бичдэг хүмүүс нь хэлдэг. Энэ тоглож байгаа дүр болгоно нь юм. Одоо жишээлбэл юм өөрөө юу гэдгийг те дотор нь нэг юм одоо эзэн болох сонирхолтой нэг юм те тэгсэн хэрнээсээ одоо тийм чадлан хөрөхгүй байгаа тийм хүний дүрийг гэхэд бүр ингээд маш гайхалтайгаар гаргаад хамгаалцсан. Дараад нь зүгээр нэг хятад худалдаачин байлаа те. Шунал нь бүр дэнцсэн гэдэг юм уу. Одоо ерөөсөө мөнгөнд л нүдэ өгдөг юм хятадын тухай гэхэд чинь л ингээд им шал хоёр ондоо дүрийг гаргадаг.
хятад хүний дүр тоглоод байгаа хэрнээсээ бүр ийм гэж байгаа байхгүй юу. За ингээд тайзны жүжигүүдээр бол ингээд тоглоод уч чадвар нэмэгдээд явж байгаа. Сегмент сүүлдээ бүр ерөөсөө хятад хүний рол дахиж надад битгий өгөөч гэж өөрөө бүр өдөрлгуудаас найруулагчаас юм бүр хүссэн гэж байгаа. Гэтэ энэ бол залхуурсандаа биш дүр бүтээх нэг янзын юм баригдмал загварт орчихгүй гэж өөрөө бас болгоомжтой байсан. За ингэж жагаад түүний тоглосон жүжигийг болоод те зүгээр ингээд тоочих юм бол нийтдээ бүр 30 гаруй жүжигт тоглосон. Түүнээс бол одоо 7 8 л одоо тэр хятад дүр гэдэг юм те ийм байсан. Бусад дүрүүд нь бол бас маш гайхалтай юм дүрүүд байгаа. За хоёул хамтран ажиллагч ярьчаад одоо бид нар шүү дээ. Би нөгөө харамсаад байдаг шүү дээ. Бид хэд ингээд 20 дугаар зууны энэ бүр алтан үе гэж нэрлэгддэг энэ хүмүүсээ дурсах гэхээр те бидэнд театрын маань түүх, театрын маань тайзанд тоглож байгаа жүжиг ч юм уу те энэ анхны 30-аад оны жүжиг мүжиг бичлэгээр ч юм уу хальсаараа байсан бол ямар гоё вэ. Ягаад гэхээр энэ хүмүүсийн чинь амьдралын дийлэнх тэр аимшигын одоо бүх үзүүлэлт авьяас чадвар дийлэнх юм чинь театр дээр байгаад бид нар тэднэрийн зүгээр жоохон дусал болох дэлгэцийн бүтээлээр нэг хүмүүсийг агуул гэж мэдээд байдаг. Гэтэл энэ хүмүүсийн цаана байгаа тэр далаачин бол уулна бол театрын тайзан дээр яваад байгаа тэр жүжигүүд байхгүй уулна. Ал Пачино гэж жүжигчин байдаг шүү дээ. За Тэр бол үнэхээр мундаг жүжигчин. 7-8 удаа Оскарт дэвшиж байгаад нэг удаа авч ирсэн. Бид нар загалмаас эцэг киногаар мэдэн шүү дээ. Тэр хүн театрын жүжигчин байсан байхгүй анх. 27-8 хүртлээр театрт л байсан. Тэгээд баг дэлгэцийн 3 4 дахь кинон л манай загалмаас эцэг байхгүй юу. Загалмаас эцэг дээр анх ингэж ийсэн. Энэ залуу шалгар болохгүй. Энд театрын жүжигчин байна гэхэд найруулагч нь харин театрт мундаг байдаг хүн хаанч мундаг байдаг юм а гэж хэлчихсэн байхгүй. Үгүй тийш дээ. Тэр үнэн шүү дээ. Гэж хэлээд манай хүнийг кинон дээр авчиж тоглуулж ирсэн. Тийм үнэн. Одоо ингээд манай харалтаа зүгээр л одоо бидний үед шүү дээ те. Одоо мэддгээр хамгийн сайн мэддгэр юм л одоо болд эрдэн те. Эрдэнэлийг одоо гавьж үжиж болчлаа шүү дээ те. Энэ хүмүүсийн чинь багш цаана суугар багш гэдээ байгаа шүү дээ. Тэгвэл энэ хүмүүс гэдэг. За дээрэс нь одоо юу гэдэг чимдээ манай театрын ичүү хорлоогоо морлоогоо гэдэг энэ хүмүүсийн үлдээсэн дөрөв. Одоо би сая залуу үеийг хэлчихлээ шүү те. Зүгээр залуу үед ингээ хэлэхэд энэ хүмүүс чинь кинон тоглох гэдэг бидэрт яг нэг клип мэлип гэдэг юм араа залуудаа хурцл байсан л да. Гэхдээ бүх яг жинхэнэ сургууль төгсөөд цаашаа жинхэнэ сургуульд орж байгаа нь театр байхгүй. Тэн дээр чинь л ёстой бүр ингээд тайзан дээр ганцхан план дээр ямар ч алдах хэрэггүйгээр бүтэн дээр цаг 2 3 цаг бүтэн жүжиг явж штэ. Ямар ч алдах хэрэг байхгүй. Энэ бол бүр ингээд дээд зэрэглэлийн бүр яг жинхэнэ дээр жүжигчний те одоо хамаг юмыг шавхах те Яг чадвар нь харагдаж. Чадварыг харуулах тэгээ хөгжүүлэх газар нь байхгүй. Бас л те. За хоёлаа дараад нь дэлгэцэн бүтээлэг орно. За тийм. За өнөөдрийн дугаарыг өглөө бүр ирвэл шинэ хүнсийг таны гарт ураатай Төг сургац компани ивент итгэж байна. За Төг сургацынх маань жилийн 4 үйлрэл тасралтгүй тариалт хийж амтад үргэс тэмэх улаан лойлыг хэрэглэгчтэй хүргэж байгаа. За эднийх бүрэн автомат 4 үйлрэлийн шилэн хүлэмжтэй. За гадна орчны нөлөөнөөс үл хамаарч хасах 40 хэмт ч гэсэн ургацаа авдгаар онцлогтой юм том одоо үйлдвэр байж байгаа тийм үйлдвэр гэх юм одоо том хүлэмж байна. Хүлэмж 4 үйлрлийн турш одоо ингээд ямар ч температурын зөрүүнөөс те хөрсний бас юм зөрөө гаргахгүйгээр одоо шинэ бүтээгдэхүүнийг байнга авч болдог ийм технологи дэлхийд гарсан байхгүй. Тэгээ түүнийг яг Монголдо оруулж ирж хагаад яг тийм 4 үйлрлийн нэмэгт 40-с хасах 40-ийн хооронд ажиллаж байгаа юм өдөр болгон шинэ хүнсээ гаргадаг хүлэмжийг байгуулсан байна. Бид нар ч нэг ингэдэг штэ. За шинэ ургацаа наваа гарсан байна очиж авъя гэдэг бол Төг сургацынх бол өдөр бүр шинэ ургац гарч байгаа гэсэн үг юм. Тий. Одоо тэгээд нөгөө өргөст химэх одоо улаан лойл гэдэг чинь тий. Одоо маш олон юмны л анхны оц нь байгаа тийм шүү дээ. Тий. Тэгээд энэ чинь нэг урдаас орж ирдэг энэ тэгээд хүмүүс жоохон яриа хөөрэ гаргадаг. Тийм ч одоо болцсон. Манайхад бүгдийн дотоодоо үйлдвэрлэл дотоодоо тариалах ийм боломжтой болцсон байгаа. За Төг сургацынх маань бүх сүлжээ дэлгүүрүүдээр одоо бүтээгдэхүүнүүд нь зарагдж байгаа юм байна. 7222 1199 бол тэдэнтэй холбогдох утасны дугаар юм байна. За ингээд одоо бид бүхний мэдих бүр хамгийн одоо бид бүхэнд хамгийн ойрхон учраас л хэлж байгаа. Гайхалтай үеийг эхэлж байна. Дэлгэцийн бүтээлүүд. За ер нь бол энэ талаар зөвхөн товчхон ярина би. Монголын ард түмэн цагааны цэгмэд химээх энэ 20 дугаар зууны манлай их одоо жүжигчин гэхэд одоо тэг ингээд бүр одоо хүртэл ингээд бүр ингээд юу гэдэг юм те те алтан гацсан штэ манай жүжигчтэй мань орой дээр байгаа юм штэ. Тэр хүн Монгол түмэн маань бол энэ хүнийг цогтойч киноны цогтойчийн дүрээр мэднэ. Дээрээс нь сэрэлт киноны сүрэнгийн авдаш те тэр нэг яг хотон гаж орж идэг те. Чи ямар газраас яасан ийсэн энэ заяо. Дээрээс нь Сүхбаатар гэдэг кинод штэ 1942 оны нэг зөвлөлт бот Осуудын хийсэн кино гэдэг их үзэл сурлал шингэсэн кинод байгаа. Энэ дээр болохоор Сүшүжаны дүрд бас тоглодог. Тэгээд Улаанбаатарт байгаа миний ав киноны Манаач өвгний дүрээр. За миний хүү чи яасан гэнэ. За тэгвэл яриа тадаа хөө гэдэг те тэр
өвгний дүр. За тэгвэл ерөөсөө энэ хүний чинь за ингээд би дөрүүдийн зүгээр дуусаад ярихад ийм байна. Гэтэл яг эсэм дээр нь шүү дээ. Цогтайж киноны цогтайж л яг одоо альбан ёсны гол дүр нь энэ хүн. 1942 оны тэр нэг зөвлөлтүүдийн хийсэн Сүхбаатар гэдэг кино тий. Тэр кинон дээр бол одоо Эрдэнэ гүний дүр тоглодог. Дээрээс нь тэр Сүүчж жаны дүр тоглодог. Ийм хоёр дүр бүтээдэг. Одоо манай Нэмийн цэгмэд байгаа гэж яг тэр кинонд бас анх тоглодог шүү дээ. Тэгэхдээ 3 дүр бүтээдэг шүү дээ. Цагааны цэгмэд болохоор 2 дүр бүтээж байгаа байхгүй. Ерөөсөө ингээд байгаа боломж нөөц одоо боловсон хүчин байгаа л юм шүү дээ. Тэгээд чандгаараа одоо тал зүтгэж чинь гэсэн үг. Энд чинь гол нь бүр ингэж Монголын кино урлагийг те дараагийн төвчтөнд гаргах юм ингэж залгуулж авч явж байгаа энэ том үйлс. Хоёр дахь нь болохоор 1945 онд цогтайж кино тоглож байгаа. За цогтайж гэдэг киноны талаар би дараа нь их ярина. Яагаад ийм хүнд хэцүү цаг үед цогтайжийг Монгол улс хийж байгаа гэдгийг би илүү гоё ярина. Тэгээд түүнийх нь оройдор яагаад цогтайжийн гол дүрд бүр цагаан зэгмд орж иж байгаа гэдгийг ч ярина. За тэгээд түүний араас 1957 оны Сэрэлт кино. 1961 онд Алтан өргөө кино. Алтан өргөө бол бас л том төсөл шүү те. Хоёр орны хамтаас том төсөл шүү те. За тэгээд Сүмбөгийн аав дүр тоглож байгаа. Сүмбөгийн аавын дүр те. Тэгээ Улаанбаатарт байгаа миний аав кинонд 1961 онд тэр Манач өвгөний дүр тоглож байгаа. 1962 онд Төмний нэг кинон дээр багшийн дүр тоглодог. 1963 онд Нүгэл буян киноны Хүрээ Нямцын дүр тоглодог. За одоо ингэдгээ бид нар нэг Хатанбаатар гэж кино байгаа л да. Манайхан бас үзчихсэн байх 20 дугаар зууны кино. Хатанбаатар гэдэг кино. Тэр киноны Хатанбаатарт тоглодог. Хатанбаатар Магсарч тоглодог найруулагч Эрдэнэ болгоно гэж хүн байдаг. За энэ хүн болохоор одоо яг энэ цагааны цэгмдгоон талаар өөрөө нэг юм хэлсэн үг нь болохоор шүү дээ, тий. За манайхан бол одоо монголчууд гэж байгаа хэлтэй, тий. Манайхан од гэж их ярьдаг. Одоо одуудыг ярьж штэ, тий. Од гэж их ярьцгаадаг. Тэгвэл энэ олон оддын дундаас цагааны цэгмдгой бол од гэж хэлэх юм бол тий би бол хүлээн зөвшөөрөхгүй шүү. Энэ одууд чинь байна. Цагааны цэгмдгойг од гэж хэлэх юм бол би зөвшөөрөхгүй шүү. Яагаад гэх юм бол энэ хүн наад однуудын чинь дундах, оддын чинь дундах нар нь байхгүй юу гэж энэ найруулагч тий тэр хүн ингэж хэлсэн байлаа. За тэгээ гавьяа шагналын хувьд гэх юм бол 1941 онд Монгол улсын гавьяа жүжигчин гэдэг цолыг авсан байдаг. 1942 онд Монгол улсын анхны Монгол улсын ардын жүжигчин 1942 онд авч байгаа. За би анхны гэдэг нь яг хуу ард нь хэлж байгаа юм очтой гэхлээр тухайн үед яг ардын жүжигчин бол одоо ингээд зэрэг маш олон хүнд өгч байгаа. Тэгэхдээ тэр чинь бол яг л анхны ардын жүжигчдийг өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр би анхны гэдэг үг байх ёстой гэж бодож байна. За ингээд Монгол улсын төрийн шагналыг 1946 онд цогтайж киноныхаа дүрээр. Тэгэхээр бодлоо тий. Тим цагт цогтайжийг хийж байна. Бүр тий ухраа цогтайжийн тухай тий хийж байна. Тайжийн тухай кино хийж штэ. Тэгтэл чинь тайж ноёдуудыг байхгүй болгох яах ийх гэ тий ийм судлал уулын хажуугаар цогтайжийг хийж байгаа. Тэгсэрнээсээ цогтайжийн дүрийг бүтээсэн цагааны цэгмэдэд бүр Монгол улсанд хажуу талд нь ямар улсууд ямар бодлоготой байгаа л гэтэл тэр киноныхын цогтайжийн дүрийг бүтээсэн хүнд бүр албаар Монгол улсын төрийн шагналаа өгч байна. Энэ бас маш том гоё үйл явц шүү. Цаагаараа маш их бодолтой хийж байгаа үйл явц. За тэгээд хөдөлмөрийн гавьяаны улаан тогийн одон. Дээрээс нь яг 1999 онд Монголын өдөр тутмын 100-ны мэдээ гэдэг сонин байдаг те. Энэ 100-ны мэдээ сониноос одоо уншигчдын санал асуулгаар яг 1999 он гэдэг эн чинь 20 дугаар зуун дуусах гэдэг шүү дээ. Тэгмээ учраас 20 дугаар зууны одоо шилдэгүүдийг ард түмнэрээ шалгаруулъя гэдэг ингээд шалгаруулалт ингээд одоо юу гэдгийг санал асуулга номинац гэдэг юм те. Ийм их юм явуулсан чинь 20 дугаар зууны манлай 40 номинацийг шалгаруулсан. За үүний 20 дугаар зууны манлай эрэгтэй жүжигчнэр цагааны цэгмдийг Монголын ард түмэн дуу нэгтэйгээр нэрлсэн байдаг. Тийм учраас өнөөдөр бид 20 дугаар зууны манлай гэж нөтгөлийнхэн гарч өгсөн байна. За төгсгөлд нь гэх юм бол цагааны цэгмдгэн дэлгэснээр бүтээсэн сүүлчийн дүрэн тэр Нүгэл буян киноны хэсэг гэдэг байгаа шүү дээ. Тэ хүрээ нэмзаг байдаг. Киног бүтээж дуусахад цэгмдгэн биеийн маш хүнд болцсон. Хэдийнэ хэвтэрт орсон байсан. Кинон тоглолцоод киногаа ингээд дуусаад ингээд өдөөд үзэх болдог ч юм уу те ингэх болоход аль эдийн хэвтэрт орсон буюу биеийн муутцсан байсан. Энэ киноны зураачаар одоо манай бид бүхний од мөндрийн маань нэг манай зандаахын маань аав гош гош те одоо бид нар зандаа гош гэдэг гошийн зандаа гэдэг мэдээ. Тэгэхээр Нүгэл буян киноны маань яг зураачаар манай зандаахын аав гошва ажилласан байдаг шүү дээ те. Дээрээс нь найруулагч Чимэд Тосор ажилласан. Тэгээ найруулагч Чимэд Тосоргоо кинон болчоод Нүгэл буян болчоод гэтэл цагаан цэгмүүд биеийн бүр ингээ хэвтэрт орцсон байгаа гэдэг. Тэгээ цусландаа байгаа гэдэг. Тэгээд очиж үзүүлэх гээд киногоо үзүүлэх гээд Чимэд Тосоргоо аваад киногоо аваад очиж байгаа байхгүй. Тэгээд нэг очиж үзүүлэхдээ тэр чинь юу гэдгийг те тэр наранд те
оддын дундах тэр нард очиж үзүүлэх гэдэг шүү дээ. Би энэ моцсон. Тэгээд ийм бүхэхтэй юм бэлдээд очиж үзүүлнэ гэдэг. Аваад очиж байгаа байхгүй. Тэгээд цусланд нь очсон юм байна. Тэгсэн чинь цэгмэдгаа ихэд баярлсан гэж байгаа. Маш их баярлсан гэдэг. Тэгэн гутлаа та нарын нэрийг л хөөчихгүй бол тий болсон л бол болох нь тэр. Би үзээд яах вэ? Химээгээд нэгэнтээ сүрхийг хараад эргэн хөвцсөн гэдэг. За яг энэ хэсэг заяа. Та нарын нэрийг л хөөдөчихгүй бол тий болох нь тэр. Би бол үзээд яах вэ гэж хэлсэн. Тэгээд нэг их сүрхийг гэж хаасан гэдэг. За тэр яг тэр харсан хац гэдэг байгаа байхгүй. Энэ харцыг нөгөө найруулагч Чимэд Тосор гэдэг юм чи харж байгаа шүү дээ. Урд өмнө нь амьдралдаа хараагүй харц. Тэр харц. Тэгээд Чимэд Тосоргоо тэгээд тэр харцанд л хамаг учир байсан юм байна гэж байгаа байхгүй. Энэ нь жүжигчний уран бүтээлийн сүүлчийн харц байсан ч байж болно гэж байгаа. Гэвч ардын жүжигчин Чимэд Тосор түүний тэр сүрхий харцны тухай дахин өөрөө ярьсан байдаг. Одоо тэр залуу уран бүтээлч тийм үү те хоош үедээ хэлэх гээд ч тэр харцны тухай. Түүнд ямар их ухаан, хүч тэнхээ, харамсал тэгээд зориг төвчээр нуугдж байсныг лоб чонтой л жишмээр санагдсан гэдэг. За лоб чон гэж юм те. Энэ лоб чон гэдэг нь ямар учиртай юм гэхлээр шүү дээ. Сеттен Томпсоны лоб чон гэдэг алдар зохиол байдаг. Энэ зохиол дээр болохоор тэр чонын тухай өгүүлэлттэй болох шүү дээ. Ухаантай, хүний элдв нарийн ов жимэнд оролгүй. Туйлын гэрхай сонор сэрэмж, хүчрхэг чадлаараа тэднийг ялан дийлсээр нас бий дороотох нэгэн цагт өөрийн ирэхгүй ялгадан хүний гарт орсон лоб чонын эцсийн мөчийг нэг юм дүрсэлдэг. Яг тэр дүрслэл ерөөсөө тэр цагаан цэгт мод сүлжиг хац байсан юм биш үү дээ гэж энэ Чимэд Тосоргоо хэлээд байгаа байхгүй. Тэгэд энийг болохоор шүү дээ те. Очлон дээр амьдарч чадсан хүмүүс. Очлон дээр шүү дээ зүгээр амьдрах биш. Очлон дээр амьдарч чадсан хүмүүс хийгээд өхөж чаддаг эртний ёсон буй. Амьдралын утга учирын тайлал эцсийн мөчөд илэрх нь мөнхүү амьдарч бүтээж чадсны баталгаа болно. Ингээ бодоход түнд үхэл юу ч биш санагдаж тайвширна. Цэгмэдгаа буруу харан хэвдэх тэр үед урлаг минь үлдээд үргэлжилнэ. Амьдрал минь дуусна гэдгийг одоо хэлсэн тийм харц байсаа л гэдгийг одоо Чимэд Тосоргоо хэлээд байгаа байхгүй. Урлаг маань үргэлжилнэ. Би бол дуусна. Энэ том зүйл үргэлжилнэ. Би бол энэ цаг хугацаанд байсан ингээл те үеийг нь тавьсан, шатыг нь тавилсан л хин нэг юм шүү. Ингээд дууссан гэдэг. Ингээд цагааны цэгмэд 1963 оны 7 дугаар сарын 24-ний өдөр таалал төгссөн. За би энд нэг ийм гоё юм олж ирсэн. Манай зохиолчд зүгээр нэг хин хүний хэлсэн үгээр ч юм уу те хин нэгнээс сонссон амнаас сонссон яриагаар бид бүхэн зохиолуудыг бэлдээд идэг юм бишээ. Бидэнд аль болох баримт судалгаа ийм юмдаа суулгах хичээдэг. Тэгвэл энэ болохоор штэ. Нөгөө бид бүхэн яриад идэг штэ. Утга зохиол урлаг сонин гэдэг те. Утга зохиол урлаг сонины 1990 оны 1 сарын 26-ны номер 5 1739 гэсэн хэвлэл. За энэн дээр штэ нэг юм хэсэг байгаа. Би энэ хэсгийг бүр ингээд онцгойлон унших гэдэг аваад ирсэн. За энэ хэсэг. За энэ дээр юу гэж нэхлэр ингэж байгаа. Аргын 1963 дугаар оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улсын төр бүжгийн театрын их танхимд гашуудлын хөгжим ихшиглэн их жүжигчнээ алдсан ард олны урт урсгал тайзнаа хүндэтгэлтэйгээр байрлуулсан Баатарын шарлын үлмид бүхийсгийн шүргэн хөвөрнө. Цагааны цэгмэд орчлонгоос халин одохынхаа өмнө Шараа голын 3 хаан жүжигийн Цас чихэр Баатарынхаа өмсгөлөөр хуцалхыг хичээгээрэй гэж урлагийн нөхөддөө захижээ. Түүний цээжнээ Цас чихэр Баатарын хямар сүлдэт малгайг тавьжээ. Айда Баатар минь амгалан нойрстоо. Таны цул шижир алтмит авьяас билгийг ард түмэн урлагийн үнэнч нөхөд чинь бишрэн хүндэтгэж үрд дурснаа. За ингээд цагааны цэгмэд 1963 оны 7 дугаар сарын 24-ний 15 цаг 25 минутанд таалал төгсжээ гэж утга зохиол урлаг сонины 1990 онд гарсан энэ хэвлэлээр байдаг. За тэгээд цааны хэлээд байгаа юу юм гэхээр 63 оны 7 сарын 24-нд таалал төгсөж байгаа шүү дээ тий. Тэгээ 27-ны өдөр буюу 3 өдрийн дараа гэхэд Улсын төр бүжгийн Эрдмийн театрын их танхимд энэ яг их жүжигчнээсээ тий их алдартнаасаа салах ёсыг гүйцэтгэж байгаа. За ингэсэн чинь ерөөсөө нөгөө арт түмэн өнгөцнийг мэдчихэд яг эн чинь бүр нөгөө нэг Имжаагийн зэдэн болгон оршуулга гэдэг чинь тий тэрнтэй адилхан ерөөсөө
Монголын ард түмэн тэр жигтэй хөл тасрахгүй байсан гэж байгаа байхгүй. Энэ одоо театр руугаа. Тэгэл ирээл хүндэтгэл үзүүлээл ингээл хөлмид нь бүхийгөөл явсан. Ард түмэн өөрөө энэ хүндэтгэл үзүүлээд одоо сүүлчийн замд нь үдсэн гэсэн үг. Тэгээд өөрөө би энэ таархан бахта тэгээд сүүл тоглож байсан Шараа голын 3 хаан жүжигийнхээ Цацчгэр гэдэг баатрын өмсгөл шүү дээ. Энэ баатрын өмсгөлтэйгээр намайг хөдөөлүүлээлээ те. Намайг явахт маань ингэж хүндэтгэл үзүүлээрэй гэж загчижсэн. Тэгэл яг театрын ч гэсэндээ яг тэр баатрын нь одоо малгай толгой тэгвэд гин те дуулах энэ болгоныг ингэр дээр нь тавиад хөдөөлүүлсэн оршуулсан байдаг. За ингээд түүний цээжнээ Цацчгэр баатрын хямар сүлдэт малгайг нь 50 одоо оршуулсан. Хөдөөлүүлсэн те тэнгэр залсан. За тэгээд түүний амьдрал дээр бас нэгэн гайхалтай юм гэх юм бол энэ ном болохоор Даштондог гэдэг энэ хүний Тэнгэрлэг их жүжигчин гэдэг энэ ном байдаг. Энэ болохоор Улаанбаатар хотод 1995 онд хэвлэгдсэн ном байдаг байхгүй юу? За тэгээ 1995 онд хэвлэгдэхдээ энэ дээр чин ажиллаж байгаа хүмүүс нь эрхлэгч нар нь гэхэд чинь Эрдэнэбат хааны оюунгой тий? Дээрэс нь Цэгэндийн Дамдын сүрэн гэдэг. Одоо манай Цэндийн Дамдын сүрэнтэй адилхан Цэндийн Дамдын сүрэн гэдэг авахтай өвгөөдөг хэмээх бас энэ ирхэн байдаг. Энэ хүмүүс нар хамтраад 1995 онд энэ хэвлэлийг Улаанбаатар хотод гаргасан байдаг. Монголын Тэнгэрлэг их жүжигчин гэдэг энэ ном баггүй. Тэгээ энэ номон дээр болохоор өөрөө ярихдаа 1950 онд долгорж автай гэр бүл болж 5 хүүхдийн эцэг их болжээ гэж энэ ном дээр бичигдсэн байдаг. 5 хүүхдийн эцэг их болсон гэдэг. Харин нөгөө нэг түүний одоо үр хүүхэд те одоо үргэлжлэл маань юу гэсэн ихлээр ардын жүжигчин төрийн шагналд Төмөр Батаргой байна шүү дээ те. Цэгмэдийн Төмөр Батаргой. Бид эцгээс долуулаа гэж ярьсан байдаг. Тийм үү. Тий. За яг хамгийн гоё. За тавуулаа, долуулаа те аль нь ч байж болно. Гэтэ хамгийн бүр юм гоё хүндэтгмээр хэсэг гэх юм бол энэ хүүхдүүд нь те үргэлжлэл нь бүгдээрээ урлагийн хүмүүс. За одоо би танд хэлэхээр бүр урлагийн дундаа дандаа орой дээр нь төвчлэгчнэр болцсон. За бид нар болохоор одоо жүжигчин Төмөр Батаргайг те мэдж чинь түүний дүү Төмөр Хуйгайг те бас мэдж чинь олонний алдартай тийм жүжигчд мөн бид нар мэднэ. Үнэхээр баталгаатай. Тэгсэн чинь одоо манай цагаан цэгийн дугай охин Урт насан гэж байж байгаа. Одоо цэгмэдийн Урт насан гэсэн үг байхгүй юу? Төгөлдөр хуурж концерт мистер хүн байдаг. Монголын олон алдартай дуурийн дүүчдийг бэлтгэн төрүүлсэн хүн. Түүнийх нь үргэлжлэл нь Ариун Баатар. Түүний гараас гарсан шавь нэх юм бол. Одоо Ариун Баатар гэдэг хүн дэлхийд яаж цуурайтуулж явж байгаа вэ? Тэгэхээр цагааны цэгмэд гуайн охиных нь олон зуун шавнар байгаа шүү. Би зүгээр хамгийн одоо ойрхоноор нь л хэлчихлээ. Тэрнээс биш олон зуун одоо төгөлдөр хуурч те дуурийн дуучид энэ хүмүүсийг бэлтгэж гаргасан хүн нь одоо Урт насангуй гэж ийм хүн байгаа. За тэгвэл түүний хамгийн баг хүүг нэлээ. Цэгмэд гуайн хамгийн баг хүүг нь Төмөр Сүх гэдэг. Энэ хүн балетчин, балетийн жүжигчин. Тэгээд дөнгөж шүү дээ, өнгөрсөн 7 хоногт одоо 2025 оны 12 дугаар сарын сүүлчээр одоо манай улсын дүүр үчгийн эрдэмтэн театр чинь цөмөөхөө тоглож байгаа шүү дээ, цөмөөхөө тоглохдод өчигдөр уржидахын бүр сошиал ингээ яваад байгаа заяа. Яасан гэхээр ёстол төгөлдөр цөмөөхөө гэдэг балетыг тоглоод манай одоо улсын дүүр үчгийн эрдэмтэн театрын бүгдээрээ хүндэтгэлтэйгээр тайзнаас Төмөр Сүхгайг одоо гавьяаныхын амралтанд гаргаж байгаа буюу үдэж өгч байгаа юм. Тийм үү. Тий. Ийм гоё юм болсон. Тэгээд одоо тэр бичлэгийн сошиал тавигдсан байлээ. Тэгээд энэ Төмөр Сүхгой одоо ингээд гавьяаныхаа амралтанд сууж яхана л дээ, тий. Тэгээд сууж байгаа гэхэд би хаа тэр урлагийн байдал тэр тайз руу гарч ирж байгаа. Тэр зогсож байгаа. Цаанаасаа юм бүр юм юутай нэг юм урлагийн тэмдэг юм маш том юм зүрхтэй тий гарч ирж байгаа бүх юм нь юм. Тэгэл одоо хүндэтгэл үзүүлж байхад хүлээж авч байгаа. Тэгэхээр энэ цагааны цэгмэдгоо гэдэг хүний үргэлжлэл бол Монголын урлагийн салбар болгоны орой дээр бас ингэ түүчэлж явж байгаа. Ийм мундаг одоо цус гэдэг юм уу те ийм үргэлжлэл юм гэн байгаа шүү. Тийм байна. Сайн хүний те үр удам гэж сайн явах нь үнэхээр авьяас чадвар нь үр хүүхэдтэй өвлөгдөж тэд одоо Монголын энэ соёл урлагт хичнээн одоо юу гэдгийг тус нэмрийг үрийг оруулж чинь те бид нар бол үнэхээр хүлээн зөвшөөрнө. За тэгээд энэ авьяас чадвар энэ дээр тэр хүмүүсийн хийсэн бүтээсэн бол одоо ярилтгүйгээр бас баталгаатай байгаа юм чи яах юм. Тэдний үр хүүхдүүд бас үнэхээр урлагийн замаар ингэж дараа дараагийн хойч үедээ гоё ингэж залж бэлдэж ингэж явж байгаа ийм сайхан гэр бүл байдаг. За ингээд өнөөдрийн 20 дугаар зууны манлай жүжигчин Тэнгэрлэг их жүжигчин цагааны цэгмэд дугаар маань энэ хөрөд өндөрлж байна. За маш их баярлалаа гэнэшаа. Би ч нөгөө кинон дуртай хүн. Тэгээд Монголынхаа би бол хамгийн мундаг жүжигчин гэж бодож явдаг юм. Тэр хүнийхээ намтар дүүхийг сонсох үнэхээр аз жаргалтай сайхан байлаа.
Би зөвхөн нэг өгүүлбэр хэмжиж өгөх байхаа. Жамсран жавгааг бид нар мэдэн шүү дээ. Жамсран жавгааг бас ярьсан тий. Би сүүлд одоо киноны нэг хэд хэдэн найруулагч, зохиолч, мохиолч нартай ингээд ойрхон тий зүгээр ингээд ярилцаал ингээд гой хөдөө мөдөө байж хахад тэр нэг найруулагч яриад хоолон зангирч хэлээ жамсран жавгааг. Яа тийм гэхэлэр хинч хараагүй заяа. Одоо жамсран жавгаа цагаан зэмгдүүд ч одоо үнэхээр л тэр нарнуучтай тий. Ингээд тайзан дээр тоглоод юу гэвлээ дээ. Гэтэ тоглоод дуустдаг. Дуусаад үзэгчд гараа явцсан. Жамсан жавга байгаа. Тэгээ үзэгчд ингээ гараа явцсан, тайзны хөшиг хаагдсан байгаа шүү дээ. Тэгэхэд гав ганцаахна. Яг тэр өөрийнх нь очдог нэг хэсэг байдаг тайзны хажуудалд. Харанхуу. Тэнд очиод хинч байхгүй шүү дээ. Тэгэхэд үзэгчд рүүгээ хараад ёсолж утаанцахж байгаа. Тэгээ бас ч ирээд ингээд төрөөрөө хортдог гэж. Ийм хүндэтгэл, ийм нэг юм цаагаараа энэ урлагийн хүмүүст мөн те тэр үндсэн тийм жанжин юм байдаг. Үүнийг хараад тим юмны эсрэг өнөөдрийн одоо уран бүтээл хийж байгаа залуучууд тим юмд бишилж цөгдөж тэднээс сурч цаашаа үргэлжилж явдаг юм бэл. Яг энийг сонсохоор бүр ингээд хоолоо зангирдаг юм бэл. Та юу мэрэмд хайртай зүйлдээ хүндэтгэл үзүүлж байгаа. Хинч хараагүй шүү дээ гол нь тий. Хинт ч зориулж чинь өөрийнх нь өөрөө хүн байхгүй. Тий өөртөө. За баярлалаа Ануша. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань эрүүл шинэ хүнсийг өдөр бүр таны гарт ураатай төгс сургууль компани болон чанартай амьдрын ураатай FS Construction байлаа. За өнөөдөр нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр замаг 83.3 107-аас төлхөний од өндөр хажуугаар хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.